Тэгэхээр аялалд гарахад машин тэрэгний бүрэн бүтэн байдал маш чухал. Бууз урд гүпрээс солих, тэгээд доод илгэвчүүдэд тааруулаад тавьсан байсан. Одоо яг жинхнээр нь стандарт боол дэрэг шургахтай хийлгэх гэх мэтлэн тэр ажлуудыг машиндаа хийх дутуу байсан. Тэгээд гоё газар олсон. D-Max Offroad тоноглол гэсэн пэйж байна. Төмөр хийдэг залуучууд гэсэн. Тэгээ очиж уулзсан. Тэгээд ерөнхийдөө хийж байгаа зүйлс нь таалагдаад машинда урд гүпер, тэгээд липотог, тэгээд урд нүүр, доод илгэвч гэх мэт төмөр хийцүүдийг хийлгэхээр захиалга өгсөн байгаа. Тэгээд ерөнхийдөө болж байгаа гэсэн. Тэгээ өнөөдөр очиж машинаа хаяад маргааш угсруулад аавна. Тэгж бодоод явж гин. Facebook-ээр би нэг асуугаагүй юу. Тэгээд санал болгосон пэйж байсан. Тэгээ ороод хараад тэгээ ер нь бол ийм сонирхлаараа нэгдэж гоё төмөр хийцэл хийдэг тийм залуучууд байлээ. Захиалга өгөөд нэг удагдагчгүй юм байна. Ажлын 3-4 хоногт л гарч тийм. Тэр ямар басныг бол би яг мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхий нөгөө ийм гүперний загвараа бол тохирцъя. Гоё айн гоё болсон байцтай. Тэнгэн димэний ачаа хүрстан 10 тонн кила хөдөөд гүчила. Хацаныг тулгаж аваа газар шорох сийч. Хацаныг татан тавиад машин дотор чийлх. Агом гавэр цаашаа холхон байж чийлх. Агом кила хөдөөд гүчила. Арбида найта танхалцаад аратаадаг те. Аранда хийгээд хазалхад давхгүй даваагүй. Арцайсан зам тулхад асфальтын дээр шиг араасаа Ингээд болчихж байгаа юм уу? Одоо ингээд дараагийн юу юм? Ажил нь одоо энийг ийш нь ингэж боох юм байна те. Тэгэл одоо нөгөө будах мудахад ажил нь үлдсэн байгаа юм уу? Ер нь үндсэн юу маань гарсан шүү дээ. Энэ ардаа. Винчний суурн юм уу те? Ийм бүдүү юм боогддог юм ш те. Тэгээ энд дээр винч тавьчихна боогоол. Тэгээ гүпер наагур нь орчихно биш те. Жава газар шорох сийч. Хацаныг татан тавиад машин дотор чийлх. Агом гавэр цаашаа холхон байж чийлх. Агом кила хөдөөд гүчила. Арбида найта танхалцаад аратаадаг те. Аранда хийгээд хазалхад давхгүй даваагүй. Гүпрээ илгэчлээ. Цоош нь яг ном ёсны суурьуд дээр нь ингээд сойрлуулад 3 хоног те шууд гүпрээ тавиулаад 3 хоногийн дотор ингээд биелэн тэгээд винчтэй липотогтой ийм янзын гоё хөнгөн гүпертэй боллоо. Тэгээд D-Max-ийнхаа дүүнерт маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд та нар ч гэсэн бас төмөр гүпер сонирхвол төмөр хийц хийдэг D-Max Offroad тоноглол пэйжийн дүүнер рүү бас хандаад үзээрэй гэж хэлмээр байна. Би бол үнэхээр сэтгэл хангалуун байна. Одоо тэгээд явж тестлэх үлдлээ те. Баярлалаа. D-Max Offroad тоноглол ээ. За тэгэхээр спешиал эпизодын хамтран ажиллагч Easy Meat-ийнхаа махыг тусгай дууртаа авч явна. 10 кг-ийн хоньны багц энэ юу гэж байна? Хонь, амар багц. 10 кг-ийн савлгаатай хоньны багцаа над руу явуулсан байна. Тэгээд би яаж 10 кг авч явах вэ? Ямар тийм үстэй. Хар олуулаа явж байгаа ш. Хоёулаа явах юм чи. Тэгэхээр энийг задлж үзээд юу байдгийг харъя. Easy Meat маань болохоор ерөөхдөө шинээр ийм үйлчлэг гарч байгаа шинэ ийм махны юу гэдэг компани гэсэн үг юм уу? За тэр нарийн ширээний мэдх юм алга. Ямар ч сан багцаад харъя. Йоо махарсан чи шүүс гойч. Хоньны хөрөөцөн авирга гэж байд юм байна. Сүүл бах тийм үү? За энэ маань сэрүү, нуруу, хөрөөцөн нуруу. Шууд ингэ стик мистик маягаар шаарч болох нь шүү дээ. Ингэ дандаа бэлтцсэн. Хоньны сэр хөрөөцсөн. Гоё юм аа. Бүр ингэ бэлтцсэн мэт шүү дээ. Янзээ. 500 г-ын савлгаатай. Машинцсан мах. Зөндөө 10 кг чи ийм их мах ирдэг юм байна да. Зорсон мах гинэ. Тэгээд энийг юу гэх юм? Нарийн мах. Нөгөө дуртай нарийн мах хийж болох нь шүү дээ энэ. Гараар тавцсан мах гэж дахиад бит юм шүү дээ. Бүх төрлөөр бэлтгэх юм биш те. Шүдний зорсон мах гэж байна. Энэ юу вэ? Чөмгөө. Хөрөөцсөн яс гинэ. Чөмг голоор нь хөрөөч зүг. Энэ ямар гоё юм бэ? Энийг би авна. Энэ нохоо хоол байд гэж штэ. За ингэж ирдэг юм юу вэ ч одоо 10 хил гэхэд те. Тэгээд ийм савлгаатайгаа бэлэн багц гэж байд юм байна. Гоё юм аа. Эндээс за хоёулаа. Тэгээ 2 хоног гэдэг чинь 2 хоолны мах бэлдээл явахд болох юм те. Гэтэ ийм гоё юу яцсан чинь өдөр мөдрөн зүгээр шаарч марч маяглж болох юм те. Стик. Нэр Ингэсэн. Би бүрэн танилцж чадаагүй шинээр хамтран ажиллагчаар орж ирж байгаа. Easy Meat маань Дорн Тэнти Сүхбаатараас 100 аймагаас маха бэлтгэдэг. Манайхаас бэлтгэдэг гэсэн. Тэр хоёлаа нутгийнхаа махыг идэх нь шүү дээ. Янзээ. Баярлаа. За эндээс сонгоод авах. Дэмигэди мэдвч өөр байсан. Яа төөрүүлээд байгаа юм бэ?
Яагаад хоёр Зөв заагач. Хаацаныг тулгаж аваад газар шорох сийч. Хаацаныг татан тавиад Тэ даваад жаргаланд харж гин үү? Энэ сум. Хаана вэ? Хаана вэ? Жаргаланд маань хажиж юу? Зүгээр жаргаланд сум дээр очиагүй шүү дээ. Энд биш дээ. Хөвсөл аймаг гэж үз. Хөвсөл аймгийн хамгийн баруун сум юм шиг байна. За ингээд зам тооцоолох. Уншиж чинь. Уншиж дуслаа. Эхлүүлэх. Ингээд гараад ирж байгаа. Оо яарт юм бэ? Мач. Ой чи яс тэрний яа алах болохгүй. Мач. дайчаг хатна шара тавьжав. Тэнгэн димэний ачаа хүрстан 10 тонн кила хөдөөд гүчила. Хаацаныг тулгаж аваад газар шорох сийч. Хаацаныг татан тавиад машин дотор чийлэх. Акомо гавэр цаашаа холхон байж чийлэх. Акомо кила хөдөөд гүчила. Арбида найдаад ханхалцсан. Арадаадаг те. Аранда хийгээд хаацалхад. Давгүй даваагүй. Хацайсан зам тулхад Шууд зүгээр ярьчих уу? Ингэсэн байна гэхэд. Хаш тийм намайг дагахгүй нөгөө орлоод Рекэл мартсан байхгүй юу? За баларсан. Сая дэлгүүр хэсгэлтийнхаа дүрсийг авах гээд рекэ дараагүй. I'm sorry гэх. За баах юм авсан заяа. Юу авснаа ер нь шууд хилчээ. За ус авсан байна. Easy meat-ийнхаа махтай явж байгаа учраас махныхаа хачир болгож нөгөө олон төрлийн мөөгөө авсан байна. Тэгээд будаа авсан глютений хашлттай болсон учраас будаатай шөл, будаатай хуурга, мөөгтэй хуурга хийн. Тэгээд өглөөний цайнд хямнууд авсан байгаа. Тэгээд өвчий авчлаа. Энд Big Nuts самар. Яг энийг авсан байх гэхээр нэгдүгээр тачир, хоёрдугаар цуглаатай худалдаа зарласан байгаа юм байна. Одоо хэдүүлдэ баримтаа уншуулад сайтад мөртгүүлэх юм. Юу гэдэг сайт гэдэг юм уу? Суглаанд нь мөртгүүлэн баримтаа уншуулад. Тэгээд PlayStation 5 мав хожихоор байгаа юм байл шүү. Ямар ч гэсэн ингээ юмнууд аваад явж гин. Бичгээ мартсан байсан байна. Мах байгаа махаа шарахтаа энийг юу гэсэн байсан бэ? Хэрээний нүд гэдэг юм шүү дээ. Хэрээний нүд авсан байна. Талах авсан, талах би идэхгүй. Бас бус юмсан. Хамгийн сонирхолтой юм нь аялын хэсэг дээр энэ вижих юм. Энэ ингэнэ уурга хулсан. Тэгээ ингээ хоёр угсардаг. Тэгээд эндээ бэлэн комптойгоо. Энэ болохоор нөгөө миний доронтын загсч шиг уурга хөөрхөн санагдаад авчлаа. Одоо явах хэвчтэй. Тэгээ ийм л юм боллоо. Та хоёлаа баг бүтэн цаг тэнэ үү? намайг дагахгүй нэг болсон шалгaalсан. Тэгээ тэрний улааны ойрд яваг болохоор ингээ бүтлгүүтгэл юм байна. Бичлэг байхгүй. Одоо очиод яана тэгэхэд загас магас баахан бичээлсэн чинь нэг ч төрсөн байхгүй. Яг үү те? Яг үү те? Бадраса. Тэнгэн димэний ачаа хүрстан 10 тонн кила хөдөөд гүчила. Жижиг ууд байх болох юм шүү. Тэ? Ред метр дарал да. Тэгсэн шалгалтаа би тийм найз өргөх мэдсээр ижиж. Хой хүн. Төлбөр юугаар Токиогоор хийн. Яа. Токи pay later 60 хоног 4 хот үлдээ. За энэгээр юм байна. Төлбөр төлөх. За. Баярлалаа. Тататачигна хүннэрэ тоглосдөө. Ургам оног. Одоо би дандаа энэгээр загслаа. Big Nuts брендийн зүгээс аваад хож урамшуул эхэллээ гэсэн юм байна. Өөрийн дуртай Big Nuts самраа аваад баримтаа бүртгүүлээд шууд суглаанд оролцож алдсан болоорой гинэ. Big Nuts бүтээгдэхүүнүүд бүх сүлжээ дэлгэрүүдэд худалдаалж идэж байгаа. Авцсан дээ хоёлаа. Яаж оролцох вэ гинэ. Бүтээгдэхүүн авна, баримтаа авна, авсан. Баримтын зураг илгээх бүртгүүлэх гинэ. Энд нэг сайт байна. Тэрлүүн дараад 30 хоногийн дараа бүтээгдэхүүн худалдаах баримтын зураг оруулах. Зураг ингэх юм байна. Авг нэр, имэйл, тэг фото. Зураг дарах юм байна. За амжилттай байршуулгдлаа л гэж байна. За ямар ч ингэ бүртгүүлчих. За тэгээ манайхан ч гэсэн бас Big Nuts самраа аваад баримтаа аваад пэйж рүү н ороод нөгөө юу нь байгаа, линк нь байгаа. Зураг оруулаад баримтынхаа зургийг Big Nuts авсан баримтынхаа зургийг оруулаад сулаанд оролцох нь шүү. Би бол амжилттай бүртгүүлчихтэй. Одоо явах уу? Дэлгүүр хэсэлт амжилттай. Mission accomplished. Нэгдүгээр үе дуусаа тий. Одоо хоёрдугаар үеийн замыг тоолох тий. Гуравдугаар үеийн загас барих юм уу? Отглох үстэй гэхлээр. За яа. 10 тонн авсан байхад машин чамбай. Айди томбай, тонн бамбай. Сайр замар хүүхэн авахар хүрцав.
чавхад ханган шараа тавьж ав. Тэнгэн димэний ачаа хүн Аялал гарахдаа шатхууна базаагаад өөрт тухтай аргаараа төлбөрөө төл. Токи Pay болон Токи кредитээр төлж болно. Токи. Одоо ер нь дандаа дэгдэг болчихлоо шүү дээ. Хүмүүсээ зөвлөлтөд Pay Later-ыг ашиглаад бензин авахдаа Wallet-оо ашиглаад ханхалцаад арадаадаг те аранда хийгээд хазалхад давхгүй даваагүй арцайсан зам тулхад асфальтын дээр шиг араасаа дагуулхад амар тайван шиг цасхан залан уран шин зам гаргаан гарц гарамын зуран жинхэнэ жаргаан учаучи датато хөдөрчав шалбаг Яман бууз байна. За тэгэхээр загасчны замнал тусгаад байгаа. Ой, special episode. Жахвланд идэр тул үржүүлийн газрын их сүрэг барих процессыг бичгээр явж байна. 5 сарын өнөөдөр чинь 5 сарын 2-ны өдөр тэгээд манай хэд маань бол за ер нь бол тал их сүргээ бол барьсан байгаа гэж байна. Одоо төрс шахах процесс ер нь эхэлэх гэж байгаа юм шиг. Тэгэхээр яг л гоё тааруулж очсон гэсэн үг. Өнгөрсөн жил хэдүүлээ явахтаа болохоор яг нөгөө дүрсээ шахацсныхан дараа очсон байсан учраас хоцорч очсон гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө их үеийн процессыг нь бичиж чадаагүй. Одоо бол яг ихэнх үеийн загас барих, их сүргээ яаж цуглуулах, дараа нь яаж ингэж хашиж ингэж байдгийг, яаж дүрсээ шахах, яаж унтуулж, яаж сэргээдгийг гэдгийг нь ерөнхийдөө сонирхолтой санагдаад үзэхээр явж байна. Замын хувьд бол хэдүүлээ солонготын даваад аваад завхны их уул руугаа биш нөгөө тишээгээ жаргаланд сум руугаа очно гэсэн үг. За өнөөдөртөө ер нь очиод маргааш нөгөөдөр гэдэг 2 өдөр загас өржүүлгийн их үеийн их сүрэг цуглуулах, төрс шахах процессуудыг ер нь бичиж хажуугаар нь их сүрэг барих гэж оролдоно уургаараа. За тэгээ гараа явж шүү. Үржлийн үеийн тусгай дугаарт тавтай морил. Үржүүлгийн тусгай дугаар. Хамтран ажиллагчаа танилцуулъя. Токи би бол ер нь Токигийнхоо Pay Later буюу 100,000 төгрөгөөс дээш худалдаа авалтанд хувааж төлдөг үйлчилгээг нь хүнсний дэлгүүрүүд дээр орохлоор их ашигладаг. Маш амар байдаг. Тэгээд нэг wallet-нд бүх санхүүгээ аваа явах чинь хялбар. Бензин авахтаа болохоор Токи wallet-аа ашиглаад эсвэл Токи кредитээр зээлээд бас авчиж болдог. Хүнсний дэлгүүрт бол Pay Later ашиглаад 60 хоногт 4 хувааж төлөөд 30 хоногт хүснээрээ хувааж төлөх сонголтыг хийгээд ингээд дараа төлбөртөөр авчдаг гэсэн. 100,000 төгрөгөөс дээш худалдаа авсан шүү. Шаардлагатай үе гарвал та бүхэн бас Токиг ашиглаад үзээрэй гэж хэлбэрээ. Токи супер ап. Зуброка маань юу гэдүүлээ? Томоохон ресторан, pub, lounge гэсэн үг. Дунд бартендерүүдийн дунд тийм коктейльний уралдаан зарласан байгаа юм байна. Тэр мэдээллийг хүргэхийн ялдамт одоо очиж завхлан тэдэр тулынхаа залуучуудаа гоё коктейл хийж өгнө. Тэгж бодоод төлөвлөж явж байгаа шүү. Гоё коктейл парти хийнэ. Зуброкада маш их баярлалаа. Big Nuts Summer Bimix компани маань оруулж ирдэг. Big Nuts Summer маань бас суулаад уралдаан зарласан байгаа. Энэхүү уралдаанд оролцохын тулд та яах ёстой вэ гэхээр бүх сүлжээ дэлгүүрүүдээр Big Nuts Summer зарагдаж байгаа. Самраа аваад баримтаа хадгалаад Big Nuts Summer-ийнхаа уралдааны линк рүү баримтынхаа зургийг оруулаад суулаад худалдаанд оролцоорой гэж хэлмээр байна. PlayStation 5 лав харагдчихсан. Би тэрийг авах санаатаагаар сая баримтаа уншуулсан. За тэгээд Big Nuts Summer байлаа. Easy Meat брэнд энэ дугаарт маань спонсороор орсон байна. Тэгэхээр Easy Meat маань энэ онд нээлттэй хийсэн цоо шинхэн махны ангилах үйлдвэр байгаа. Махаа дорнод Хинти, Сүхбаатар аймагуудаас гарал үүслийн бичгтээ авч ангилан савладаг үйлдвэр гэсэн үг. Тэгээ ямар ч байсан би 10 кг-ийн хоньны багцыг авч үзсэн. Бүгдийг аваад явуултаа нь тэндээсээ сонгож жоод ингээд авцсан ба. Цоо шинэ үйлдвэрийн маань цоо шинэ мах ямар байх нь хэдүүлээ харцгаая гэж бодож байна. Баярлалаа Easy Meat. За мөн манай загсчин найзын All Train Mongolia гэдэг пэйж оролцож байна спонсороор. Юугаар оролцож байгаа вэ гэхээр Smart Glass ухаалаг шил. Яа, AI-тэй заяа. Ингээ би юм асуугүй шүү хариул 100 хэдийн хэлгч вэ? 140 50 хэлийн орчуулга хийн. Тэгээ бичлэг хийн. Янзын шил байгаа. Тэгээ би шилжүүлсэн байгаа. 320 мянган шилийг би аваа явж байгаа. Мөн бас тун удахгүй бас Polaroid-тай шил ирэх юм байлаа. Өөрөөр хэлбэл яг цэвэр загсчил төрс гоё гоостай. Гадаадд матадад загсчил гоё юм шүү. Шууд орчуулаад та нар бас миний эргэлж байгааг хараад таалагдах юм бол All Trend Mongolia пэйж рүү холбогдох болон 8888 01 57 утсаар бас шууд хөргүүлээд авчих болох юм биш шүү. За баярлалаа All Trend. За мэдээж special thanks байгаа. Special thanks дээр D-Max Offroad тоноглол гэсэн пэйж орж ирсэн. Ер нь бол та нар түрүү харсан бах. Одоо машины маань GoPro төмөр хийцгийг хийдэг залуучууд маань special thanks-аар орж ирсэн. Машины маань F-чиг маань янзын гоё GoPro-тэй болгосон. Доод нөгөө тохируулаад тааруулаад тавьсан байсан илгэвчийг маань бүгдийг яг ном ёсны суурьнд нь янзлаад гоё илгэвчтэй, нүүртэй, GoPro-тэй, нэмэлт гэрлүүдэд зооцсон, холовцсон янзын GoPro-тэй болсон шүү бууз. Тэгээд машин авахгүй гайхуулнаа.
заяа. D-Max Offroad тоноглолын залуустаа маш их баярлалаа. Төмөр хийцлэл хийдэг залуучууд байгаа шүү. Та зөвхөн Cooper гэлтгүй ер нь бүхэл төрлийн төмөр хийцлэл хийхийг хүсвэл D-Max Offroad тоноглол пэйж рүү холбогдоорой гэж хэлье. Бас манай загасчид бүгдээ өөрсдөө зориулаад зав хийсэн юм чи төмөр. За тэгээ баярлалаа D-Max. За тэгээд үүгээр үржүүлгийн тусгай дугаар эхэлж байна. Хэрхэн юу тохиолдлыг бол мэдэх юм алга. Юу тохиолдлыг бүгдээрээ харцгаая. Авдар дотор ахын нам байна. Ядан суудад бөмбөг цаашаа тухтай бам байна. Арби тоног авсан байхад машин чам бай. Айди том бай. Тоног бам бай. Сайр замар хүүхэн авахар хүр зав. Дайр чавхад ханган шараа тавьж яв. Тэнгэн димэний ачаа хүрстан. Арби тоног кила. Хөдөөд гүчила. Хаанцаныг тулгаж аваа газар шорох сийч. Хаанцаныг татан тавиад машин дотор чийл. Агомо гавэр цаашаа холхон байж чийл. Агомо кила. Хөдөөд гүчила. Арбида найдаад ханхалцаад. Баларсан. Сонгогчийн даван дээр шар асцсан. Хоёулаа захираас бензин аавал гэсэн чи баларлаа байхгүй. Тариалаас л авах гэж те. Одоо 70 за 70 65. Тэгээ шар асцсан. Яа, дундаа зогсоо те. Яг уу. Одоо бүү мэд. Яана. Залхуураа дээдлийнхээ банкндаа аваагүй бензин. Тэ. Ашихгүй маа. Одоо тэгээд одоо шайрагдаал нэг өөр нэг хэсэг яваад үлцээ та тий. Тэгээд одоо болохгүй бол нөгөө хэдийг нааш бензинтэй гараарай. Хэд сүлжээгөө л яа да. Starlink байгаа шүү. Яа. Одоо би яг бензин баатна гэж хэлээ өстэй бид юу чи. Буцаа бензин нэмэгдээд тий. Шөнө богод. Өдөрт одоо хүрнэ. Одоо хэдий 50. 50 шүү дээ. Тийм байх 50. Тэгвэл асуудал зүг асуудалгүй орцоо. Сэжтэй таа. Би мэгцээ явж байсан үстэй. Одрохгүйсэн. Одрос сайшгүй. Арбида найдаад ханхалцаад. Арадаадаг те. Аранда хийгээ таацалхаад. Давхгүй даваагүй. Мистер Ротман шавар шавхад. Нохоро. За сайн байцгаана уу. За сайн уу. Сайн. Йоо, яг л сандарч илаа тэгсэн чинь худлаар заасан байна бензин. Би чинь нэг гадарлаад байсан юм байна. Тань тийм л энэ тоо гэсэн. За үржүүлгийн нөгөө их сүргийн юу гэдэг баан юм уу? Баан гэх юм уу? Аквариум тий. Үржүүлгийн нөгөө баан дээр ирсэн. Одоо нөгөө хэдий барьсан 150-д орчим байгаа билүү? Загснаа харъя. Бүдүүн байна тий. Амар том амьд тийш харагч байна. Яа. Хөөе маргааш эндээс нь зүгээр дэгээ шидэж болох юм уу? Том юм аа. Наач одоо хэдтэй юм бэ? 60 хэд маар хэд 70 малтай Амар юм тий. Одоо энд ингээд 150 байгаа гэж юу? Тэр хавар шүү дээ. тэр мөрөөлөөрэ том биш шүү. Амар. Одоо энэ тэгээд дахиад 150 300 орчим болно гэхлээр багтахгүй. Тэгэж шавна гэсэн үг. Энэ том гарч ирж шүү. Яа. Дан энэ жил зэвэг үржүүлж байгаа юу? Бас Тий, ерөөсөө дан зэвэг. өнгөрсөн жил бас тийм байс тий. Ер нь бол яг энэ нэг манай голын өөрийнх нь загсаад Унган загсан дотор нь хайруулсад айгүй хоо байхгүй. Ер нь бол хайруулс илэрхтэй Ленок нь айгүй ховор болсон болохоор Ленокийн л үржүүлэл гэсэн бодлоо. Тэгээ бас яг нэг хитийн бод Явандаа бол бас байгаа тий. байх. Яа энэ ч та энэ жил амар томотив барьж байгаа юм байна. Энэ бол та мангар амт явж шít. Яа, энэ дэр гоё харагдаж байна. Яа. Манай сая ийс чи гол мол явж яах юм бэ яа гэ. Энд дээр нэг ганц нэг нэмхэн шидэж байгаа нэгийг баригч ирээ буцаагаад тавьчих та амаа. Тэгээ хин олон байхаа үзье. Тэгээ одоо энэ яаж байгаа? Ингээд энэ баан дотор бас ингээд хүчил төрөгчийн зохицуулахын тулд тийм шийдэл байгаа юу? Эндээс шууд ингээд нэг помпоор атах нутгийг авчихсан. Тэр нь годоос нэг өөрийнх нь температураар Тий. тийм бол энэгээр нэг ингээд цоолоод сэлгцэн. Эндээсээ асгараад эндээсээ юу гэдэг. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг бүтэн ийм яг усных нь бүтэн иргэлт явагдаад загсандаа одоо тэр нөгөө хүчил төрөгчийн дутагдалд орох ч юм уу тийм байхгүй. Яг голынхоо усанд байгаатай адилхан. Голынхоо усаар л яаж байгаа юм бэ? Шилжиж байгаа юм биш тий. Помп тавьчих гэсэн үг юм тий. Тэр жил одоо тийш бидний нэг бодроод нэг хашаад хийжсэн. Ингээ задардаг уу? Тийм энэ чинь загсаа алдчихсан. Тэр энэ жил бүр загсаа ингээд. гуугаар яг нөгөө нэг үр дүнтэй сайн авъя гэдэг үднэс л ингэж юм хийсэн байна. Ер нь бас нэг одоо өнгөрсөн жил бол анхны жил байсан. Энэ жил бол бас жоохон туршлага суусан биз тий. Ядаж нөгөө их сүргээ алдахгүй тий. Тэгэж та нар талыг алдсан биз тий. Алдсан. Үнэхээр гоё шийдэл байна. Одоо бүгэн загсууд энэ дотор нь шүү дээ. Өлсвөл яах вэ? Эдгээр чи одоо үзэх нь хамаагүй шүү дээ. Яг одоо эдгээр чинь үржлийнхөө үед авахгүй үржих гээд ерөнхийдөө одоо нэг ич хичээлээр багасгацсан ер нь зөвхөн үржих
Тийм бодлоготой байгаа. Бид нар шиг нэг хоног хоолгоо онол өлс шүхэн гэсэн юм байхгүй юм биш үү? Үгүй одоо энэ тоор маргааш өглөө ирээд хараарай. За энэ ямар нэг өөрсдийнхөө эдсэн 60-аагаар ингээ голигдсан байгаа энэ дотор нэг 60 маргааш яваад байж идэг. Тийм үү? Тийм. Одоо тийм нэг ерөнхийдөө биний ойлгосноор үржих төхөөд ирэнгуутаа бид содод мододод цэвэрлээд нэг нэг цэвэрших маягтай. ихтгэл хийдэг шүү. Яг эдсэн хоод модоо гэж гаргадаг юм яа. Одоо яг нэг яг загсан амар судалж үзэг болоо сайн мэдэхгүй л байна л та. Гэтэл яг тэгэл өнгөрсөн жилээс шал өөр технологиор дахиад сайжруулсан арга замаар үзэж шүү дээ. Одоо борошороо орох хамаагүй юу? Оо одоо ямар ч хамаагүй. Ямар ч хамаагүй шүү дээ. Ингээд болчихчгаар чинь хүлээ хочж байгаа юм уу? Тий энэ нэг ногоо болчихчих. Битүү юу? Тэгээд ил чинь нэг нар маранд байгаа дах тийм хангалттай орчинд байгаа гэж эдгээр чинь хүүцний температур яах вэ? Тийм стресс нь баг. Дээрээс нь одоо энэ гол дотроо байх чинь эргээр нь хүн яваад мал яваад тийм шүү дээ. Тийм стресс ирсэн бас байгаа. Ямар амар бүдүү юм бэ те? Амар бүдүү юм те? Энэ сайхан даа. Голгор амтдал шүү дээ. Аймаа. За амар твшил гарсан юм байна. Гэтэ яг ийм нэг дор махар их загас харсан чинь сонир болчлоо. Жохон хологдоод байна. Ганц нэг технологи нэмхэл санаал байгаад байна шүү. Яг жил их тусан дээр бас туршлага судлаад байна шүү дээ. Гараа божинж шүү. Эндээс ус орж ирлээ хүчил дөрөв чихтэй гэсэн үг үү? Тий. Тэгэхээр эндээ бөөгнөрч гэсэн үг юм байна тийм үү? Манайсаас бас үргээд байгаа юм шүү. Тий. Энд яг нэг ус нь орж иж байгаа энэ дээр цэвэр байна. Тийм байна. Зөндөө загс. Загс хоёр хэв сонирхолтой болчихлоо. Мангар бүдүү хардаа. Болис. Яа. Амар юм байна. Загс хоёроо болох байгааг. Боли тий. Анигтай гоё шийдэл байна. Өнгөрсөн жилчнээс та халгалцсан суудсан тий. Алдаан дээрээ суралцсан тий. Одоо тэгээд их жилдүүд бас энэ нэг том руу болонгортод байгааг бас нэг жоохон сайжрал арга тал юу байна. Айдан олсон тийм үү? Тий. Олон та. Болохгүй л үү. Хий бүтээ гэх юм бол болно шүү. The next morning. Өглөөний мэд. Хүмүүс тавьчих байсан энерги ундаагаар хайсан байна. Хямаа тус гэсэн чинь гамбанзаа хайсан байна. Одоо яах юм тэгээд цаашаахан цайлаа та. За ингээд first day. Эхний өдөр. Өчтөр идэглээ мангар их цаас харсан шүү дээ. Агээ битээ бодлоо. Арга ядвал тэндээ хайчин гэдэг. Одоо бид нэр босоод цайлаад тэгээд ерөөхдөө эсрэг барих ажилдаа явах бах. Хүлээгээ байж гэн. Манайд арай бос харах босоогүй. Утас дуурайд намаас ирчлээ. Сүлжээтэй газар хоног дими өгдөг байхгүй. Сүлжээгүйсэн бол утас үдэж дуурахгүй. Би гоё өшөө жоохон унтах байсан шүү дээ. Бид бүлтээч өчтөр бас өөрхөн машин тэрэг бариад амар ядарсан юм шиг байна. Стенли шүү дээ. Цэвэрсэн цай юм уу? Цэвэрсэн цай. Гүштэй шүү дээ. Гоё цай нөө. Ямар гоё юм. Энийг нөгөө хийцтэй юм байт. Би нөгөө хийцтэй гэхлээр глютентэй болчих шүү дээ. Ядаргатай. Хийц чинь нөгөө гурил орцсон баа шүү дээ. Гурилаар хурд үзтэй. Хийц чинь. Үгүй нэг ийм заяа. Буудаа 10 маргаар хийсэн бүх зүйлэн бүтээгдэхүүн болсон. Чой идэхгүй, бууз идэхгүй, хуушур идэхгүй, гурилтай шүл идэхгүй. Би нэг гүйлгээд идэг байсан тэрнийх байж магадгүй юм шиг. Нойлын хамааралтай айгүй их байсан байхгүй юу? Гэхдээ байсан ч одоо ч бас жоохон хамааралтай байгаа л тэрнийх юм шиг л санагдсан. Би дээр илрээд байгаа юм байхгүй. Гүйлгэж мүлээд юм. Тэр нэг элийн шинжилгээ гэж юм хийд юм байна. Хотоодоо дурандуулахаар. Тэрнээс гарч иж байгаа байхгүй юу? Харусны аршилтай, глютений аршилтай, хонь ямааны сүүний аршилтай гэж гарч ирсэн. Өдөр зүгээр байсан би. Мэдгүй одоо. Тэгээд бас явчихна. Мэдгүй байна. Би тэгээд одоо анханасаа тийм байсан юм уу? Хизээдэн тийм болсон бөө. Өмнө дурандуулч нөө эдийн шинжилгээ хийлгэж үзээгүй юм чинь. Мэдгүй шүү дээ. Тэгээ нөгөө энэ гар хөл бие минь дээр янз бүрийн нөгөө шинж тэмдэг бол илэрж байгаагүй болохоор чинь хин дэрийг жаашлтай гэж боддог юм сте. Тэгсэн чинь харшилтай л гэж гарч ирсэн. Өнөөдөр хайлаа засчлнаа. Их сүрэг барина. Йоо миний нойр одоо бүтэн сэрэггүй юм аашаа. Одоо нэг дахиад 150 200 барина гэсэн шүү дээ. Цагийн өдөр шүү дээ. Юу аа. Энийг нь гаргаж ирсэн юм аа. Амар их загас харсан те. За яасаг гэдлээ. Болгоцсон уу? Ямар том юм бэ те? Тэр нэг амар шүү дээ. Тэгээ дийгээр гол нь дийгээр баригдахгүй гэсэн те. юу авч юусэн авч нэгээд үзэхэд дэгийн шидрэг тэрж мөргөөд харагдсан.
Даа ямар ч гэсэн одоо ингэ цайлчаад нөгөө хэд маань хаашаа ямар ажилд гараа гэх нь дагаал явна да. Хайлаа нэг жоохон тэгээ шидэж үзэн ийцтэй. Одоо өнгө өнөөдөр арай гайгүй болох байл. Яг юм. Beautiful life. Тийм үгүй. Ой мэт нөө гарсан ногоо шиг юм биш тийм үү? Ачирнууд үдчтэй. Гарсан нөө манжин гэдэг тэр шиг юм. Мөөг зүгт юм шүү. Тэгээ далайн байж найд юм бэ гэж. Би далайн байж гэхлээр нөгөө далайн байж бодсон чинь. Зулаан далайн байж айл юм бэ? Далайн байж байхгүй шүү. Нэр маань найд хийж байгаа. Тэгтгүн. Чи нэг идэтгэж гэсэн. Идэж шүү. Гоё. Замгарах юм биш биз пулая. Борохгүйгээр хөнгөн дуулах галт тэрэг байна. Бикэрэнд нүүдэлч лайон. За all trend Mongolia Page Smart Class зарж байгаа хол ашиг. Энийг одоо зүй манайд явах гэж чинь те. Хуцамцсан өмсч чинь те. Хэлэц одоо хуцамцсан өмс. Тэгэхээр эхлээд энийг яа. Тэгээ би юу яачлаа. Энэ дээр QR кодтой юм. Энэ уншуулгууд ийм аппликейшн татаад одоо ингэ таниулах юм. Тийм үү. Тэр энийг яс таниулаад бичлэг хий те. Амар. Өө ямар халуун байна. Оо ноцорчлоо. За ийм байна. Энд нь юу байна? За шилний альчуур байна. USB нь байна. Шилэн ус хэлдэг. Тэгээ заавар. За үзье. Би бол яг хөө зөвөр нөө хараа мот болохоор шиллүүлсэн. Гэхдээ огт ашиглаагүй. Шиллүүлэл аваад хүрчихсэн. Тэгэхээр одоо яана гэж байна. За энийг зааврын дагуу хийнэ. Шил маань болохоор ийм юм. Нэг хүнд биш. Миний шилнээс хүнд биш. Энгүүрэл юм чип байдаг юм шиг байна. Камер нэг багш тийм үү. Нэг нь камер, нэг нь гэрлэгсэн. Одоо яана гинэ үү? За энийг л дарах юм шүү дээ. За харъя. Power on. За тэнгууд яхаа. Blue light flashing хаана цэглэж байсан. Энд гарч штэ. За над зөгч нь. Йоо миний нүд ямар бүлтэц юм бэ? Тутун ойртой онцлог. Энэ удаа яхаа. Click button take a photo. Чамаа авчих шүү. Play again. За. За тэгээ яхаа бэ? Double click record. Дүнг гэдэг хөө. Чам сонсогч байна уу? Одоо ингэ бичиж байгаа юм шүү дээ. Одоо хэл ийш уус тагнуулын ажиллагаа болно. За тэгээд яах юм? Юу нэ? 1 2 3 3 бас тарах юм. Дүг гэнэ. Энэ дээр ийм. Волюм ингэж юу яд юм бэ? Ингэж волюм чангалт байна. Чангарч байна. Юу лагийн те. За болсоо. За ойлгосон. За одоо яах юм? Одоо зураг үзье л да. Хаана вэ? Зураг маань хаана? Энэ порталт юм да. За би чам зураг харуулъя. За. Өөрийнхөө ямар муухай царай муутай зураг харцгаа. Татж байна одоохоо. Минь тэ нэг амар илүүдтэй юм байхгүй юм тий амар л юм тий. Тэд хэлээ нэг газар тавьчаад цараа өдөртөө бичлэг хийгээд зураг болоод болох юм. За энэ ингээд юу яачин гот. Ой. Зураг авъя. Цанаа сүргүү дарахлаар бас зураг авдаг шүү. Манайхаа юм. Энд дээр USB-тэй цэнгэлж чинь. Энийг нэрээ цэнгэлийн энэ юу яаж байна? 16% гэж гарч иж байна. Явахаас өмнө жоохон цэнгэлээд авъя тий. Тэгээд зүгүүд явъя. За ер нь бол нэг толгой эргээд авах юм бол байхгүй. Аюу амархан тэгээд ингээл шууд аппликейшнийг суулгаад юугаал болоо юм. Нэг дараад фото, хоёр дараад рекорд, гурав дарангууд яадаг ойлгосонгүй. Дүн гэдээсээ. Тэгээ ингэж дуугаа чангалаа ингэж дуугаа аав. AI маяг нь бол одоохондоо ойлгохгүй байна. AI тэгээд орчуулга багш нэрээ тий. Орчуулга нь яаж хийдэг дараа сурна хэвлээ. AI-ийн заавар бас байна. Энэ аппликейшн дээр л ер нь ажиллаж юм байна л та. Бүр нэг бүртгүүлж логин хийгээд тэгээд ингэж нан цанууд. Үс бүхэн хэцүү заяо. Үнтэй мэндэл сур. Замтав дөнгөр зүр. Хүний хүндэл өөртөө хүндэл ганц дүрм заяон. Найсыг бай уушин хүртэн лавдаяо. Айсыг найз үртийг хөршин сайн байна уу? Манай эндээс урууд гэж чүү. Хэдүүлээ болоо доор хүлээж ий гэж энэ тулгаа. Нөгөө тийг уруудахлаар гүйцэхгүй голыгоо цаана гарсан гэсэн тэ. Тэгэхээр доор хүлээж ий гэж. Тэнд нэг хоёр загас байгаа. Тэрийг яа гэсэн бэ? Үдчихий гэсэн. Нүгчгүй. Хайлаа үдчихий. Хоёр дээр байсан. Хүлээ авчих гэсэн. Харин яа гэж. Хоёр авчих гэсэн. За чи ямар ч гэсэн тэгэл хүлэнгээ хувцсан өмсөд бас тэгээ мэгээ асууж масуугаад энэ хадгалбад бас ажил юм байгаа байхгүй юу гэсэн асуу тэгээ бас гологдноо одоо ингэ энэ нийтэд гологдоод идэх байхгүй аюу ядгатай ячаад үзье та тий Судал хийхэд хөнгөн хүндээ автар дотор алт эрдэн би баян өвдөө айлаас ирэхээр автраа ухвал зөндөө За манай тамирчин тулгаа спиннинг шидэж чинь ямар өгөөш хэрглэж байгааг одоо хэдүүл очиж харъя энд хоёр загас байна гэсэн За ямар өгөөш шидэж байгаа ямар юм бэ тий харъя бидний үзэгчдэд харуулаач яаж тоглолт вэ урсгаал уу өөрөөр нь урсгаал уу Хоёр загас байгаа дөрөндөө харсан шүү дээ. Тий. За өгөөш нь харъя. Зоогцсон. Энэ зоогдсон. Хана? Яг энэ зүгээр өчиг юм дөрэмэл юм биш үү тий? Борш. Тийм борш юм тий. Хаана вэсэ? Одоо хаах нь байж байгаа. Парлаа явж ирсэн тэр нэг юм физикийн газар нэг цайрцаагууд. За тийм ээ. Цэвэрлсэн байгаач. Тийм ээ. Энэ загас тэнд төвсөө шахах гэж бэлдэж байна.
Яг энэ одоо энэ ингээд юм Тэр хавцаа гэсэн үг. Тэр доор энд тий. 1.50 урттай нэг юм 70-80 см өргөнтэй нэг юм хэсэг газар энэ өнгө нь өөр болоод ингээд цэвэрлэлсэн байгаа, цэвэршүүлсэн. Одоо яг ийм гүнзгий дотор байхгүй. Хүмүүсийн ярьдгаар одоо тэр тогоо нэг байхгүй. Тэр тоогоолж байхгүй. Одоо тэр миний өгөөс шунжааг наанд ч гэдэг. Би зүгээр авч магадгүй л гэж шийдэд болоос баг авахгүй л ахaltaа яг шиг. Тийм үү. Шахаж байгаа загас бас авахгүй гэдэг нь сони дээ загсаа. Май балаихны. За. Дөрөвтөө толгой шүү дээ. Дигэн дээр ингээ гайнаад ийцээ. Энэ таад чи өөртөө ингэж хийдэг те жигнээ тэгээ хийдэг те толгойтой. Одоо энэ дөрөвтөө толгоогоо. Энэ дөрөвтөө толгоогоо та нар тэр балаяра тэр боломжоор ингээд гаргаа шийдэж чадахгүй. Бид тэр чадаад байгаа байхгүй даваа тал нь. Слайд тиймшээ спиннинг те даваа талд нь те. Спиннинг надад тэрээсээ тийм хол явдаг. Бай шийдэж чадсан л. За би тэгвэл дуурайгаа дэгээгээ угсарлаа. Ер нь бол слайдинг гэж бол байхгүй юм байна те. За яг нип уурсгаж болох юм те. Өөрөөр бол тэгэл спиннинг юм биш үү. Би тэрмоник жижигхэн можгороо Милана. Барихад твийн зүйлс бүхэн ид чид заяо. Харахад ингийн үйлс бүхэн хэцүү заяо. Хүнтэй мэндэл сур замтав жөнгөр зүр хүний хүндэл өөртөө хүндлэл ганц дүрм заяон. Найсыг бай ууршин хүртэн лавдаяо. Айсыг найз үртийн хөршин сайн байна уу? Амьдрал бол easy, абит гэхдээ busy. Амтлаг ба шорвог, sugar and chili. Дээшгээ зүхтаацсан гинэ тэнгууд дахиад хөөж очиж чинь. Тэгээ манарч чинь. Чи харсан уу? Яаж манарч чинь? Зүв мэн үү? Бүгд гараад ирж байгаа сте. Эндээс бүр зэрэг хоёр. Би уургаан аваад ирсэн чинь одоо байхгүй гинэ. Энийг мэлаач марах юм нөгөө. Энд ихтэй арай л байгаа сте. Эйгүү нийтдээ. Давгүй явж байгаа сте тэгтээ. Гайгүй юм чи бас. Энийг мэлаана. Хөө мангар гүнзгий шүү дээ. Одоо тэгээ саяны алдснаа олох гээд байгаа юм уу? Ингээл өдөрч дунджаар хэдийг барьж байна. Одоо ингээд доошоо сумаа өнгөртөл явах юм уу? Тэр эдрийн голтойгоо гаргах яваа. Бүр тэр доошоо юу? Өнөөдрийн ажил тэгээд үгээр эхэлж байгаа юм биз дээ. Хускай одоо ингээд дагаал машинтайгаа дөхөөл загсуудыг аваал тэгэл яваад байгаа. За тийшээ гүүжих юм. Хөвжөөс юм бах та. Олцсон л юм шиг байна явж. Нэг авлаа. Тэр хаанаас нь явж байгааг нь бол одоо тэр малчин гэдэг байгаа юм л да. Юу хийж байгаа одоо? Амьдрал чинь тэгээ загсаа. Тийм шүү дээ тий. Тэгээд малчин гэдэг. Зөв. Нэг нь шоктойгоо, нэг нь сичоктойгоо, нэг нь амьдруулагчаа гээд малчин игээ явж байгаа юм тий. Шууд савандаа хийхгүй нэг хэсэг бодно гэдэг юм. Сэргээжиж сэргээжиж буцаа чинь тийм үү. Аюу инээдтэй бас тэгээ хөө гараад ирж байгаа сте. Гэтэ яг хамгийн энэрэнгүү арга загас барих. Дэгэ мэгээ зоохгүй гэсэн үг шүү дээ. Энэний дараагийн энэрэнгүү загас их сүрэг цуглал харган загас барих. Тэгээ сэртэнгүү дэгээр барина шүү дээ тийм үстэй. Уургаар барих. Тормор болдгоо юм шиг гиддэг юм яа тийм бол. Тор бол мэдээж болохгүй 20-той болохоор гэдэг бах те. Би түрүүний хоёрыг барих гээд амар ирсэн чинь хоцорчлоо. Торг зөвхөн гараад ирсэн үү. Яана ийм загасчлыг мартцсан биз дээ. Инглээр жихгүй байна те. Энэ үстэй амар гүнзгий бахтай энэ хэсэг. Чи битээ бичлэг хийгээд ичээд байна бойл наатаа. Улдраа. Шидэж мэдээгүй амар удаа амар иргэн удраа. Ирэхгүй штэ. Эргээд байгаа юм уу? Эргээд байна. Жижигхэн болохоор ингээд энэ мэдрэмж нь ерөөсөө байхгүй байгаа нь. Уургандаа жижигж гин гэж юу? Гэхдээ одоо ингээд яг төрсөө шахаж байгаа үед бол одоо ингэж халан малмаа хөөхгүй юм шүү дээ баг те. Хөөхгүй мэн те. Жиг миг яг урд нь хайж л өдөх юм бэ те. Энэс энэ шиг хөөхгүй араас нь яаж хөөхгүй юм бэ те. Тэгвэл угаасаа 20-ны үеэр ер нь загас бараг итгэхгүй л идэв биш үү угаасаа үржлийн үеийн учраас те. Тэгвэл угаасаа тэгэл нэг хоёрын хооронд манайхан зарим нь хууль бусаар загслаад идэв чинь ямар шаардлагагүй юм биш үү угаасаа итгэхгүй. За харъя. Би шидэд байсан байхгүй байсан. Тэгээд одоо ингэ цохиолол яваад байгаа юу? Байхгүй л байсан юм байна. Байхгүй л байсан юм биш үү? Яа ийм гүнзгий юм уу? Байхгүй л байсан юм биш үү агээ. Миний муутай биш шүү. Хүнтэй мэндэл сур замтав жөнгөр зүр хүний хүндэл өөртөө хүндлэл ганц дүрм заяон. Найсыг бай ууршин хүртэн лавдаяо. За тийжээж байгаа загснууд очиж шаарцгаая бүгдээрээ. Хоёлаа загас бол барихгүй юм байна эндээс шидэ. Тэгвэл орой эдрийг олдуулж хагаад хулган тий. Биднийг харж юм те. Цухтаагаад байна шүү дээ. Дэг. Хөө ямар бүдий. За яаж мэдчихээн? Эмээ. Яаж мэддэг? Арай өөр юм уу? Одоо ингээд цагаан одоо спид. Зүг. Сүгээрээ ялгаад байдаг тийм үү? Ахын загс нь өдөөд нөгөө нэг үржлийнх нь үе одоо Төвлөс нь ялгана. Нэгтцсэн байт юм тийм үү? Улаан их болцсон байна тийм. Зүг. Сая тэр цагаан юм гарч байгаа тэр нөө спер юм уу? Оо зөө. Энэ ганцаараа жоох эм үү? Хайсан. Чохон гараад.
Манараа гараагүй байна уу? Хамгийн сүүл барьсан байж магадгүй юм байна те. Өдөр тэгээ хід ингэж явах юм. Нэг л уруудах юм уу? Одоо ингээл өргөжлөлөө уруудах юм уу? Бас өдөр болго явна гэж их ажил байгаа шүү те. Бас тийм амар ажил. Дандаа усаар те. Бас өдөр өдрөөр өөр байх шиг байна те. Өнөөдөр бол нэмгэндээ байна гэж манайд ярьж ш те. Харгааныхаа дээдлэлтэй дахин дээр гэдэг. Янз бүр л байдаг шин. Цагаагаар бас их нөлөөтэй байх юм а те. Цагсны байршил. Яасан 7-г барьчихлаа ш те. 90 явсан. Тэгээ би бол хараа ялахгүй. Эдгээр өөрсдөө ялгаад байх. Надад яг адилхан байгаа. Яг шахаад тэр нөгөө цагаан маргалаар дүрс гарвал дээ юм. Гэтэ яг ялчгүй тэр нөгөө нэг юу н улаацсан байна те. Сөв нь улаа болцсон. Тэр нь бол одоо эмнэ гэж шүү дээ. Тэгээ энгийн түр шахаагүй дээр юм яаж алах вэ? Бас нэг арга байгаа л ах тийм үү? Энэ янзаараа ер нь баригчгүй буцах юм шүү дээ. Энд чинь дахиад цайралтай. Угаасаа итгэхгүй байдаг гэж юм. Сая шидсэн газар угаасаа байгаа. Байгаагүй би сая тэр амар гүнзгий шидэд байсан. Эдэр яваад байгаагүй. Тэгэхээр миний ч буруу биш тэр чинь. Үнэхээр байхгүй нь үгүй чинь одоо Байхгүй ах шиг байна. Байхгүй байна. Харганы дээр тархин дээр байна гэсэн тийж хаажаад үзтээ. За ингээд их сүрэх тов нэмрээ оруулж загас барья. Ер нь бол бид надад ерөөсөө найдахгүй хөстэй. Дээрээс нь угаасаа юм халбан малбуул хөөхгүй юм байна те ер нь. Үнэхээр нөгөө амьд үгүйш мүгүйш байж үе ихээс те. Ядарч дүрсээ шахсаа хадран мадран байдгүй багтаа. Үхрийн шир байна. Яг ч юм бол энэ хардаа. Үхрийн шир ингээд идгээд тавьсан биз дээ. Зөөлрүүлж байгаа илтгэж гин гэсэн үг өө. Яач чулуунд гацсан байлгүй дээ. Надад баригддаг ч юм гэж байхад. Яа. Хальт зүрхээр явах гэж шүү дээ. Нуугдаж. Халбарч найдваргүй юм байна л. Шалгалтаа авчаа багширч шүү дээ. Гэлтүүлсэн. Хин Цагт босох гэдэг. юу шалгалт вэ? Дадагийн цагаас байсан. Тийм шүү дээ тий. За гэлцээ. Энэ уурга мелач хэлсэн. Ядаж дүрсээ шахсаа хадар матран жийгээр байгаа юм өстой ууг. Жижиг хадранч болтгой. Жиг бол ер нь нэм шиг урсгах маягтай л оо. Монголд байгаа. Нэг ингээд дээш өргөд ингээ явуулаад идэм билж тий бас. Тий одоо ингээд тий. Энд угаасаа байхгүй. Манай багш нар угаасаа мэдж байгаа. Тэгээ ер нь ширүү урсгалтай биш. Нэлгээсээ хэсэг дээр л загас ер нь байх юм тий. Гүйхэнч вэ, гүнзгийч вэ тий. За энд байхгүй. Байхгүй байна. Одоо баталцгаая. Одоо баталцгаая заяа. Манайд уурга дүрсэн байл тогон зөхөх үү? Тих бах тий. За шалгалт онц өглөө байхгүйсэн байна. За ямар ч байсан шалгалтаа онц өгсөн. Цугцсан байж магадгүй гэж энэ. Гэхдээ гараагүй л гараагүй. Тэгэл ер нь бол байхгүй л байна. Тэгээд ер нь би яг ингээд яг жаргалан дэдэр тулынхаа залуучуудад яг ингээд загас хаана байгааг зааж өгөх гэж ирсэн юм аа. Энэ л байхгүй гэж хэд хэдэн бүр байхгүй. Тэр бас ингээл урдаал яваад байна гэдэг бас нүсэр те. Дан голоор ш тийж бас гүнзгий хэсэг байна. Түрүүний тэр юм бол амар гүнзгий. Монгол бүгдийн Монгол Nomadic lifestyle, beautiful life. Шилман 100% болсон. Өөрөө цэнгээ яатсан гэсэн үг. Тэгсэн чинь ингээ хардаа чи бич тарж байна уу? Дагуу чанар манар нь аюу хөөрхөн биш те. Юу уус те. Хөөрхөн боос те. Юу? Тэ. Вэ чи биш ээ. Энэ чанар нь яг загас өрөх үедээ бичлэг хийвэл бас гоё юм байна те. Одоо шилээ түүсэн. Харин тий жоохон нөгөө шинэ харааны жил болохоор жоохон тасааг нүд өвдөж байна. Хөнхний үед бол ямар нэг асуудалгүй тий. Нэг юм ойлгохгүй байна. Шууд шилээ зүүнгүүд дуу яваад байна. iTunes ажил. Kiki do you love me гэх тийм дуу явж байна. Үгүй iTunes гэж байгаа чи. Шууд random. Чи намайг тийм дуу сонсох гэж одоо юм чи. Нэг гадаад хүнтэй таармаар байна. Мотоциклтэй замд явжсэн хүмүүсээс бууж байгаа юм асуучлах юм те. Hey Kiki do you love me тэргээд. Гэж асууж болох юм шүү. Жохон нүдэд тасах хэрэгтэй байна. Манайхтайч. За одоо бид хэд ер нь яаж байгаа вэ гэхлээр Шокердод ингээд доошоо идэрлөө зутгал хүртлээ явах юм байна. 5-6 км гэж байна. Тэгээд сумынхаа хажуугаар угаасаа гараад тэр чигээр Шокердод явах юм байна. Тэгээд тэр хооронд нь бид хэд болохоор амдаж нэг ганц нэг шидэж зүгээр тестлэх гэх юм юу хэ тэгэж үзэх гэж явж байна. Гэтэ ер нь бол халбагаар өдөөд бол ер нь авахгүй л юм байна дөө. Ер нь дэгээр авахгүй л юм байна. Цаа чин юу гэсэн бэ? Уржигдэр гэлөө 5 км алхаж байгаад нэгийг л авсан жигээр гэсэн шүү дээ. Абул жиг миг гэд нөө яг нэг юм амьд мэт те. Тийм л юмд холтуулнөхөөс халбаг малбаг хөөхгүй юм шүү дээ. Вовлэр халбаг бол. Нуугдаж шидэж байгаа юм байна. Наад эргээрээ загас байх магадлал өндөр байна гинэ. Тэгэхээр ингээд юм холоо шидчихлээр би гайхгүй юу? Би бол ойртох юм байна. Би нэг хол молоо нуугдаж мөгдөж чадахгүй байна. Ой. Яаж ин? Чулуун тэглээд байна уу? Чулуу хаа те. Замаг байсан биз дээ. За загас өрлөө харсан уу?
Загас замг боллоо. За ингээд шалгаж байгаа. Цаад эргээ замгтай манай хэд алхаа явж байгаад орооцолтож унах магадaltaй. Тэгээ би тус олж л байгаа гэсэн үг үстэй. Байдаг бай. За шилтэй бичлэг хийж үзэж байна. Хой. Юу дрон гэж юу? Дүүд энэ дахинуудын одоохонд ойлгохгүй. Хоёр дарангууд дон. За бичиж байгаа юм шиг дон гэж байна. Яг цааталтаа жоохон замгтай байгаа юм байна. Тэгээ тэр нь зуураад амар гордоогод байна. За энэ ч нүд хөвөөд байгаа. Гүүрнийхээ доор морж бас шидэд үзээл гэсэн. Тэр цаагуур бол харлаад гүнзгийл байна. Тэр наатлын гүйхэн рүүгээ явах магадaltaй. Тэгээ гол нь иддгүүл гэдэг юм байна. За бичлэг ямар болж байгаа хэдүүлээ дараа нь үзнэ. Нас шилээрээ бичлэг хийгээ загасчилж үзэж байна. Бас нэг бодлын амар юм байна. Гар хурууны оролцоо байхгүй бичлэг хийгээл. Энийгээ бас ойлгоод гоё загаслагатай ашиглавал поларайзтай ирж байгаа нь л гоё санагдаж байна. Зүгүүд бас бичлэг хийвэл гоё гэж магадгүй юм байна. Замаг ихтэй байна. Гүүрлүгөө төхөлсөн чинь. Гүүрний доотлын гэргүүлэг дээр шидэж үзье. Бичлэг бол хийгдэж байгаа. Энд амар гүнзгий шүү дээ. Цогтун гүнзгий юм. Энэ байл байхад хөбө. Нийлэгүүдээ ер нь гүүрэн доор амар гүнзгий юм байна. За манай хэд тэнд ирж байна. Хой, юу болж байна? Барьцсан юм шүү дээ. Дахиад нэг гараад ирлээ. Түрүүн тэнд шидэж яхад байсан юм шүү дээ. Байсан байна. Яг энэ шидэл тэгэл байхгүй л байсан юм да. Байхгүй байсан да. Авахгүй байна те нэрэ. Ялцгүй л авдгүй юм. Хаана гарч юу? Тийм гарч. Юуст зөөнтөө гарч ирж штэ. Ямар сони юм бэ? Тэнд 3, эндээс 4 авчуу. Олохгүйгээр замгарах юм биш биз бүлая. Орохгүйгээр хөнгөндүүлэх галт тэрэг байна. Бикэрэнд нүүдэлч лайон. Барихад твийн зүйлс бүхэн ид шид заяо. Харахад ингийн үйлс бүхэн хэцүү заяо. Үнтэй мэтэл сур замтавж. Миний шалгасан гүүрний дээрээс 3, доороос 4 гарчлаа. Хайлаа ер нь бол зүгээр гоё загас харах гэж л ирсэн. Ганц Эрэж хийж ирээгүй л дээ. ер нь ч ирээгүй л дээ. Эрэж хийж Beautiful life. I'm gonna live us nomadic. Beautiful life. Тэр хажуулт нь юу вэ? Хар галуу ингэж яд юм уу? Бадцсан юм уу? Шинхэн шарах байна тийм үү? Улаан. Хаа газар устдаг. Муу золигийн gie. Юуны шууд тодорхой шууд хайрладаг бас эсвэлгүй хүмүүс шүү. Бид нар чинь фильм хийгээд ямар бүр дахин жаргацсан шүү. Юу гэсэн үг вэ? Мянган байгаа ш. Тэр чинь тэгээ одоо загас байхгүй болгоод байгаа юм шүү. Тэгээ тэднэрт загас бол хамаагүй байна тийм үү? Одоо дахиад нэг айхтар эрдэмтэн докторууд Мянган баруун аймаг ер нь хаасаагүй мянган болцсон юм. энэ ер нь одоо энэ тэр эрдэмтэн докторууд одоо амар мундаг хүмүүс чинь ерөөсөө байгаль дээр явж үзэх хүмүүс байт юм шүү. Тийм. Одоо энэ хар галууг одоо Онлоор аваад хайчдаг оо. Тийм ерөөсөө тэр нэг онлоор мэдгүй би одоо бүр гайхаад байгаа амар бичсэн байлээ л да. 500 граммаас 1 кг л иддэг мэддэг гэсэн байгаа байхгүй хар галуу. Амьдрал дээр тэгэнгүүт 2-5 гэдэг байгаа сте. 50 санттай линок хамгийн багадаа хил 500. Тэгээд зузаан бандгар байх юм бол 2 хил мэл байгаа шүү дээ. Тэрий чинь ингээд залгицсан ингээд сүүл нь амнаас нь цохойцсон байж байгаа. Тэгэд дахиад цаана нэг иймэрхүү одоо 30 сантиметртай ч юм уу 20 сантиметртай ингээд 6 7 ч юм уу ингээд хайр ч юм уу хадран ч юм уу мэддэгдэхэ байцсан тэр нэг ходоодонд нөгөө юу ятсан те. Тэгэхээр тэр ингээд залгицсан байгаа тийм нэг 50 сантиметртай ч юм уу 60 сантиметртай линок нь ингээд толгооноос ялзраад эхэлсэн ходоод дотор нь ялзарсан. Тийм байна. Тэр хоолооноос нь цуугаад байж байгаа шүү дээ. Тийм байж энэ усан дотор дахиад загас үүж явж байгаа шүү дээ. Бас л шуналтай загас. Шуу. Тэгээд ингээд яваад очихоор нис чадахгүй ингээд эрэг дагаад тэр чинь тийм амир хитцэн чинь. Тэгээд ингээд амир төдөлж мэддэг багт нэг харахад чинь тэр чинь одоо ер нь баримжаа багцаагаар юу хийлмэл 3 хилмэл яриатай юм бол байж л байгаа. Батаараа тий. Багдаа шүү дээ чинь тий. Тэгээд одоо энэ нөгөө нэг Орос хятад метад ч болохоор хар галлуу устгаад тэгээд манад их олширсан гэж нэг юм хүмүүс яриадсан. Тэр ер нь хэр өмнө ортой бай. Манайд болохоор нөгөө жаргалын орн, деважин тий. Хар галлууны учрыг ер нь гэхдээ нэг талдаа гарсан дээрээ. Тэгвэл би л өнгөрсөн жил баруун аймагуд руу тэр явж байхад бол ер нь зүгээр устай газар болгон чи хэдэн мянгаараа харагдаад илсэн. Би ч одоо энэ нутгийн энд өссөн тэгээд 2004-5 оноос энэ хар галлуу бол бүр нэг их олснороо үздэг болоод эхэлсэн шүү дээ. Тийм үү. Тэрнээс өмнө бол яг ганц нэгхэн байдаг тий. байдаг. Ер нь л гэхдээ нэг альва юмд байгальд чинь нэг юм тэнцвэр гэж байгаа шүү дээ. Одоо тоон ихсүүл тэр чинь болохгүй үстэй. Баланс одоо юу гэдэг байгалийн зохис тарьцаа гэж байгаа байлгүй тий. Тэнгүүд мэдгүй л миний зүгээр би одоо яг
одоо сайн мэдхгүй юм. Гэхдээ зүгээр хар галуу шиг их шувуу ер нь алга гэж л харсан. Тэгвэл одоо хар галуу хуулиараа хоригт болцсон юм уу те? Устгах. Тийм ер нь одоо зүгээр яг Угаасаа тийм байсан юм уу? алдчих болно гэхгүй алахгүй байж болно гэхгүй Буцаад нөгөө нэг яаж болохгүй алцгануулсан те. Нэг бол ал гээд нэг бол боль гэчүүл амар юм шүү. тийм нэг бол алгээл нэг бол бойлгээл Тэ. бүр болохгүй бол одоо тэгээ улаан номонд бичиж дархан задлсан гэж шүү. Тэгээд хүмүүс нь загсаа устгуул устчихгүй те. Гэхдээ ер нь бол би зүгээр ингэ сонссон шүү дээ. Одоо манайх ч нөгөө нэг усны нөөц багтаа орно тийм үү? Гол мөрөнгөний айсаа багтаа оронд орж байгаа шүү. Тэнгүү тэргээ дагаад загсны нөөц багтаа орно гэж явна шүү дээ. Маш багтаа ч юм уу. Маш баг. Нөөцгүй шүү. Ер нь агны нөөцгүй шүү. Тэгэнгүүт тэр байгаа гол ус чинь нөгөө нэг экосистемийн загас тэтгэж байгаа тийм үү? Амьд бодгол гэдгээр цэвэршүүлэх юу гэдیں те. Хөдөлгөөнд оруулж байгаа. Одоо эн чинь шавж мавж нийдэж ингээд байнгын л ингээд экологийн нэг юм тэнцвэр систем явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хар галуу хэд их байснаар одоо загсаа ховортчул яг яах вэ? Загас байхгүй болчул яах вэ? Ядгааг нь харна. Тэгээ их байгаа бол тэрийг эсвэл нэг за алх малх тийм амир гэд шууд судлаач нь өмөрөөд байгаа бол эсвэл тэгээд одоо нутагчлын юу бүсийг нь одоо үргэж мүргээдэг юм уу яа тийм холдуулмаар байна шүү дээ тийм үү? Харин ямар нэгэн арга хэмжээ авахгүй л энэ чинь бол одоо энэ гол дээр ажиглагдахгүй байна. Ингээд энэс өөр юм гоё уудлын хадар ихтэй голууд дээр ингээд очиод үздэг явдаг байхгүй. Аха. Тэр бод энэ их сонио. Өөрөө үдээ цадаад болчт юм уу яа тийм загснуудыг халж хийдэг. Идэхгүйгээрөө. Тийм. Ямар сони юм бэ те? Өөрөө цаанаасаа тийм нэг юм устгахч одоо ерөнхийдөө одоо ер нь тэгэл чон л юм да. Чон бол одоо ингээд хээр бэлчээр дээр явж байгаа. Хонтой таах юм бол ингээд бүгдийг барьдаг шүү дээ. Шоглцдаг те. Тэгээ чин тэр нөхөр чинь усан дотор орж ирээд жижиг загснуудтай тааралдаад тийм мэдээлэл. Тэр нь одоо тэр нэг шувуу судалдаг өстой тэр амар доктор эдгэнтүүд л мэддэг баг. Би бол мэдэхгүй байна. Халаад хийжтэй. Тэгээ шууд судлаач нар ер нь бол тэгээд яг загасчдыг энэ зүйл дээр амар буруутгадаг гэсэн үг. Хар галуу муулдаг, устгахыг уриалдаг гэдэг утгаараа. Би тэгж л ойлгоод байгаа шүү. Тэгээд одоо энэ шууд судалдаг тэр айхтар хүмүүс чинь айхтар л пост юм хийх юм биш үү? Тэр чинь загасчдыг буруутгасан уу? Машиг одоо нэг цаасан дээр ажил хийгээд сурцсан болохоор одоо тэгж уран яруул бичдэг болдог байл үү? Ер нь бол яг зүгээр яг юм хаана яг анхаармаар л юм те. Мэдээж яг хар галууг устгацгаа игээд байгаа юм шиг шүү дээ. Зүгээр баланс нь алдагдаад байгаа мага талаар үнэхээр жихнээсээ судалгаа хийвэл яа. Тийм биз дээ. Хит их байгаа юм шиг л санагдаад байгаа шүү дээ. Ер нь. Тэгээд нэг нэгнийхээ юмыг үгүйсгэдгээл манайхан болмоор байгаа юм те. Шувуу судлаачд нь тэгвэл энэ загасны талаар тодорхой хэмжээнд бодох л ёстой. Загасчд нь ч гэсэн магадгүй тэр шувууны талаар бодох ёстой ч юм уу. Тэгээд ер нь бол яг эцсийн бүлэгдээ тэр хар галуу хэрэгтэй юм уу, загасны хэрэгтэй юм уу гэдэг бас их сунаас. Тэр хар галууны хотод 0 паразиттай тэр үнэн юм уу? Тэр нэг үлдэх тийм жоохон юугүй ер нь юу шүү. Өөр галуу малуунаас тиймэрхүү шувуунаас тиймэрхүү байх уу бас? Одоо сурулж байгаа доктор байдаг болов. Бид нар чинь энэ сард гадаа байгаа шүү дээ. Аха. Энэ сард гадааг бол хүмүүс бол нэг шүлэн ганцныг авч идэг шүү дээ. Тэгээд нэг юм яаж явахдаа бид нар чинь тийм гоё бороо махтай юм их давгүй шүү дээ. Тийм ходоод гэсэн юм байхгүй. Энэ чинь яг юм өвс ширгээ юм өвс иддэг. Махчин биш юм тий. Тэр чинь тэр хар галууг бол одоо зөндөө л алдсан гэж одоо тийм задлж үзсэн дотроо ер нь яад юм байна. Хэр их идэх юм бэ гэж сонирхсан. Нэг тийм онцгой. Тэр ер нь нэг өөртөө шингэх хэсэг байгаа. Паразитад дижээдэг. Дотор ходоодныхоо тэр паразитыг л хийдэг шүү юм шиг. Тэгээд цадглаараа гулигдаг итэр гэж сонсч байсан. Ус руугаа гулигчдаг гэсэн тий. Одоо ингээд энэ ирэг дээр ингээд сууж штэ. Тэгээд ингээд хүн нөхөд ирэнгууд гулигчаад нэсээ. Арга галууг одоо яах вэ? Ямар нэгэн яг нэг арга хэмжээ авч зохицуулт хийхгүй бол энэ хаана хоорондоо хэрэлцгээд идэв шүү дээ тий. Ер нь бол яг зөвөр эцэст нь хэлэхэд манайхан хоорондоо дайсагнцахаас илүү тийм үстэй. Аль нь ойлголцоод ер нь яг ямар учиртай гэдгийг хоорондоо хэлцэж ярилцаад нэг талдаа гаргадаг ч юм уу зүгээр ингээд энийг нэг зохицуултанд оруулахгүй бол загасчдын нүдээр аялагчдын нүдээр бол хүн болгон зөвхөн загасчд биш шүү дээ. Одоо ингээд 100 аялзаа бүхэл хүн ярьж илэн шүү дээ. Хар галуу маш их байна гэдэг зүйлийг их ярьж байгаа. Тэгэхээр энэ дэр ямар зохицуулт байд юм бол доо. Тэр тал дээр нь бас мэд хүмүүс нь бас дуурдаг байгаасаа гэж бодож шүү. За баярлалаа. Хар галууны талаар яриа юм байлаа яаж шүү дээ. Манай хүмүүс амар тэрж байна. Тэ? Яг уу. Chilling hin zuge Rana hin nuge
чимийн хүртэн таашаа хавааны Одоогийн байдлаар за нэг 40-ыг барьж өглөө шүү дээ тий. Энэ хэд чинь ер нь бол бас 150 барьсан саялаа ирээд нэг 40-ыг барьж өглөө. Энэ чинь хэр удаж байгаа тэр Бас овоо удаж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг 3 хоног болох. Аагүй 3 хоног дөрөв нөөц юм. Хөвн нэмрээ оруулж ирсэн. Материалаа хураалга гэнэ багш тэр ирж шүү. Тийм ээ. Тог зөвлөсөн. Зөвхөн удчихч тийм. Болоо. цаг нь болсон байгаар байн зүйлийг болсон байн зүйлийг болсон байн зүйлийг болсон байн зүйлийг харамсаж цаг биш цаг нь болсон байн хайтай бүхнээдээ чавын надтай Мэдгүй дээ. Нөгөө холсон ургаа угсарж хагаад хийж үцгөө. Яг энэ бом дээр гоё юм ба шүү дээ. Тэгээ угсарсаар л нөгөөд ирчлээ дээ тий. Шидэж байгаа л нөгөөд ирэл. Тий. Эндээс батаараа гарна да. Маш эртний зарчлаа хийж үзчихээн гэхгүй. Хэрлэн дээр бол ингэж бариад зогсон шүү дээ үтгийг л. Би болохоор нөгөө энийг хийж үзсэн. Энийг зэвэг аваад ирсэн аахгүй. Амьд үг шүү дээ. Тав яачваа. Тав мэдгүй. За эцсийн шалгалт ер нь бол бэлчээр дээр ирсэн тийм үү? Энэ ер нь тэгэл яг үржлийн үед юусэн ингээл итгэхгүй л байдаг юм байл тий. Үржил нь дуусаал амар үлсдэг тийм үү? Төрсөө шахаж дуусаал ингээд хүндрүүлэгчтэйгээ хөвөр болоо. Өдөр дээр нь чиг уулаа хийж болно. Энэрнгөө загсчлал учраас сэртэнгээ дарсан түрүү. Тэгээ баг байхад бол нойтон бургасаар уурга хийдэг. Үнэхээр зэрлэг уургууд хийдэг байлаа шүү дээ. Гоёж моёод бүх нөгөө мөчрийг тасдаж хагаад нойтон бургасаа хийхгүй бол хатсан бургас, унсан бургас болдгоо л дээ. Яг бургас огтлж болохгүй юм хийдэг лээс юм байна. Одоо бодсон чинь тий. Тэр үед заваа өнөртэй юм. Нэг өвөл нэг гусцсан юм да. Байхгүй болоо. Байхгүй. Мэдгүй нөгөө хэд дээр багш нар ирж ижил одоо байхгүй үнэ үзэж тэ шалгалт таана яа. Тэнд ирж иш баг. За хөөх мөөх халбан малбал бүр худ юм биш үү тий. Нийп чи спиннингээр барьсан уу? Жигээрээ барьсан гэсэн ш тий. За одоо шалгалт явуулаа. Энэ чи амар гүнзгий юм шүү. Байхгүй байсан юм шүү дээ. Энэ үнгээ байхгүй шүү дээ. Байсан бол би энэгээр батараа л барих байсан. Ой, нуруу ямар сони юм тий. Хонгортой ч юм уу та. Тийм биш ямар амар сони. Сугас шиг харагдсан. Ямар сони тий. Ийм бас загсууд гарч ирэх үү? Тий нөгөө юу ахгүй одоо Багада бэрцсэн гэсэн үг үү? тий нөгөө том болсон нэг хэлж байгаа нөгөө харган дээр нөгөө maaхан чи мод дотор цогтдог шүү дээ. Бүр механик тим гимтэл юм уу? Ямар амар тий. Тим юмнаас амьд үлдсэн загс гэсэн үг юм шүү тийм үү? Ер нь бол тийм л байх гэж таамаглаж шүү дээ. Мутац бол биш тийм үү? Биш. Амар тий. Сугас шиг л харагдсан. Энэгээр загсчлахгүй байна. 10,000 төгрөг үрсээ. Юм зоогоол. За энэ бол худлаа байл шүү манайха. Энэгээр загслна гэж бүтггүй юм байна шүү. Одоо энийг хаяа да тий. 10k-гаар жоохон тоглосон маягтай л юм болчихлоо. хэрийн зүйлийг даван гаран За ерөнхийдөө их сүрэг барих процессыг баг бүтэн бичлээ те дагаж явж. Өөр нөгөө үржүүлгийнхаа дээрээс эхлээд одоо энэ эдрийн гол маань. Эдрийн голд цутгаж байгаа бэлчээр тэгээд наашаага эдрийн голоод дагаж жоохон бэлчрийнхаа дээр авиг шалгад юм байна. Тэгээд нэг үүгээр дуусч чинь өнөөдрийн ажил 50 орчмыг баг барьсан баха те. 7 хэдүүлээ хийцэн бааш одоо очиод хэдүүлээ тоолоод үзье те. Ямар ч байсан 50 орчим загас бол барьлаа. Тэгээд давгүй шүү. 4 цаг орчмын ажил боллоо тийм үү? Болцсон уу? Кацаа. Тэдэр мэдэн загийг хэлэх нэг илэрхийлэгч би тиймээс үнэн бай ачааргал дүүрнэ заавар байхны шатсан чинцэж бахран зүтэйгээ тавар мэдгийгээ хайвал олдонэ замдаа дарсан сарыг даван гарна мэдтийгээ хүнээс илүү зүйл байхгүй юу түүнээс илүү хүс гарахгүй юу Гэвчүүлсэн бүхэн зам таахгүй юу Гэтүүлээ суугаад Энийг орчуулъя нөгөө шилээ зүүж чад гэх. Юу гэнэ үү? Easy meat. Хавны зорсон мах зузаан шараа. Гоё юу? Янз юмстэй. Тэгээд мах энэ ч юм лээ хэрээний нүд харсан байгаа. Тэглээ би нэг жоохон мөөг шараатай. Энийг жоохон гисгэж явах. Тэгээд яваш үлээ залхих заач нээр үлчээ. Тэгээд өгөрч юм өгөрчтэйгээ.
Мөөг болтол шир 100 гэж мэдгөө. Бодлаадлаа. Коктейл орой хийн штэ. Нөгөө хэдүүлээ бөөнөр хоол идчихээд орой парти ч гэдэг. Тэгээд гадаа нэг гоё жоохон сууж яа тий. Тэгээд нөгөө Зубровкийнхаа гоё коктейлийг хийн. Тэрнээс өмнө коктейл болтол шир 100 би жин тоник болоо. Чи жин тоник болоо. Бол ингэ. Тэгээд сайхан үржүүлгийн дугаартай өнөөдөр 40 гаруй загас байрлаа. Тэгээд бүгдээрээ надад баярлалаа гэж хэлсэн. Янз юм байрлаа тий. Хоолой ихтэй хүртэл филч юм байна л да. Зорсон махаараа шарж болдгүй юм байна шүү. Бутарчд юм. Энд чинь нэрээ багталсан махыг зорчиж байгаа шүү дээ тий. Тэгэхээр би нуруу авчрах хэрэгтэй юм. Сэрч юм уу тий. Аюу тэнийг аль цаах дараагийн дугаард хэлээ easy meet гоё нуруу гацдаг гэж хэлдэг заяа. Чи дид чадахгүй нэ. Дараа явах юм уу? Стек гэдгээ сонсноор өгцөн. Энэ удаад юу хийх гэж байгаа гэхээр зүгээр хажуу хэл цонг нь алга тэгээ маха хуурлаа. Мөөхтэй хуурсан мах гэдчихтэй. Бараг юм чинь одоо хуурахгүй жигсэн мах болох юм уу? За нэг тийм үү. Зүгээр юу ч яах вэ? Өлсөж чинь одоо зүгээр амар чакатна гэж явах бодлоо. За ингэ зорсон махан тавтай морьтой. Чамд энэ гоё шүүс нь гоё юу? Загийг хийх нэг илэр хийлэгч би тиймээс үнэн бай ачааргал дүрнэ заавар байхгүй шатсан чинцэж бахран зүтгээ тавар мэдгийгээ хайвал олдоно Та чи юу юм шүү? Тогоочтойгоо явд юм шүү. Тий. Амар ин тий. Маань анхаач угаасаа ресторан тогооч хийж ирсэн. Комо. Тий. Төрөөч тогоочд. Бүгдээрээ тогооч юм шүү. Хутгачин сүгч болчихоо. Сүлдээ. Би онсонгүй чи л онлоо. Би сүх тоогоогүй. Одоо болчихсон. Хутга сүхэндээ сүлд сатар таадаг болт юм уу? Тэгээд татаж авчдаг өө. Тий. Тэгээд туланд явах юм уу? Тий. Шууд татна. 8:01 PM. За тэгэхээр эхний өдөр ингээд өндөрлж байна. Одоо орой болж байна. Бид нэр ерөөхдөө их сүргээ бас хөөхөн байлаа тий. 40 50-ыг барьчлаа. Тэгээд маргааш юу гинэ? Цочлоо ах юм тий. Юу ярьж илаа? Шүн унтчихсан чи бас ойрлоо зүтэй нэрээ. Юу ярьж илаа? Зубровка. Ер нь бол ингэж гэж байгаа. Загсаа барьсан. Тэгээд амрах гэж чинь тэгээд би нөгөө найзтай болно. Жаргалан дэдэр тулынхаа дүүнерт бас ажиллаж байгаа байгууллагынхаа хамт олонд коктейлээр дайлъя гэж бодсон байгаа. Ямар учиртай вэ гэхээр манай ивент дэс Зубровка брэнд Монголын одоо топ тий ресторан, лаунж, бар, бартендерүүдийн дунд уралдаан зарлалцсан байгаа юм байлаа. Тэмцээн гэсэн үстэй. 82 хүн орж байгаа гэж. Тэгээд эхний 3 ялагч нь бол Польш өнгөсөн. Гоё хөстэй. Тэгээ ерөнхийдөө коктейл литр хийж өрсөлдөж байгаа юм шиг байгаа. Тэгэнгүүт манайхан бас тэрийг сонирхохыг хүсвэл ямар коктейл байж болдог вэ гэдгийг сонирхохыг хүсэх юм бол Зубровка Instagram руу ороод үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд би шипи авсан. За та нар тийм л их коктейл хийдэг тэмцээн зарлаж байгаа юм болоо. Надад коктейлний заавар явуулчихаа гэсэн. Тэгсэн чинь коктейлний заавар явуулсан. Энэ бол дэлхийд ганцхан байдаг. Чи одоо яах гэдэг юм. Коктейл заяа. Би өөрөө ч авч үзээгүй гэхдээ амар хамархан. Юу вэ гэхээр за Зубровка Bison Grass орно заяа. Ягаад дэлхийд ганцхан байгаа вэ гэхээр Зубровка Bison Grass буюу Зубровка Зубрын иддэг өвстэй водка бол ганцхан байгаа штэ дэлхийд. Энтэй нийлсэн коктейл гэхээр ганцхан байгаа тодорхой үстэй. Алюминий шүүстэй Зубровка Bison Grass-тай коктейл хийн гэсэн. Тэгээд энэ болохоор юу гэж уншаад байлаа? Тарчин гэдэг энэ 100% алюминий жуус заяа. Энэтэй холжиж яг амт нь гардаг гэсэн. Өөр жуустэй битээ олоорой надад бүр захиад энийг өөртөө явуулсан бүр. За одоо заавар нь уншнаа. Ингэж байна. 40 мл Зубровка Bison Grass. За би энийг бол шууд нийтээр нь холчих гэж бодож байгаа. Тэнгууд ингэн усны савнда шууд хийж эхлэн заяа. Шууд энд. Энэ маань 750 г. Үүлээ 700 мл. Тэгэнгүүт ойролцоогоор 40 мл-т 120 г алюминий шүүс гэж байгаа байхгүй. Энэ 300 мл-ийнх. Тэгэнгүүт 700 мл-ийн Зубровкад ойролцоогоор 6 ороход яг болно гэж тооцсон. За тэгэхээр одоо шууд хийж эхлэе. Тэгээ шууд архиа хийн. Эндээ арай том сав уу? За ингэ болчихж байгаа. Яана ямар инээдтэй бэ? Одоо шууд жүүсээ хийгээд урамл нь унтсан тийм байна. Тарчин апple juice 100% 6 хийлээ. Тэгээ алим. Тэгэхээр одоо алимаа зүсээд ярилгыг мэдээж хийж болохгүй. Томор нь ичүү залхуурсан. Ер нь л эрчүүдийн коктейл гэдэг утгаараа томор нь хийн. За Мөс нимбэл гоё гэсэн. Тэгээд манай суман дээр мөс байхгүй байгаа. Тийм учраас энэ удаад бид нар мөсгүй хийж байгаа. Манайхан бол хийхдээ мөстэй хийгээд үзээрэй. Энэ бол дэлхийд ганцхан байдаг коктейл. Одоо яах юм? Хутгах юм уу? Ямар харагдаж байна? Гоё харагдаж байна уу? Хамттай харагдаж байна уу? Үнэтэй дээ. Пүү 0 алюминий шүүс. Чи үнэтэй.
дан алим л үржил дээ. Энд гой коктейл болох юм шиг шинжтэй. За одоо жоохон дарыг. Алимныхаа амтыг оруулъя. Эфем момент. Заавар байхны шатсан чинцэж бахран зүтгээ. Тавар мэдгийгээ. Хайвал олдонаа. Замдаа дарсан сарыг даван гарн мэдтгээ. За тэгээд үржүүлэгт амжилт хүсье. Энэ жил болохоор өнгөрсөн жилдээ даблтна гэж ярьж байгаа тий. Төлийг харсан шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ 2 дахин магадгүй 3 дахин их үржүүлэг амжилттай болох байх гэж бодож байна. За тэгээд бүгдэнд амжилт хүсье. Yay! Хүлээ суухаас цааш наргүй. Three weeks later. Яман за үүгээр Хөвсгөл аймгийн жаргалан цөмөнд байрлах жаргалан дидэр тул загас үржүүлгийн газрын тусгай дугаар загасчны замнал тусгай дугаарын donation time. За donation-ыг бол гяс уншина. Хэдүүл шуурх уншаа явчих. 15,000 намайг үнэхээр уучлаарай. Үнэхээр их санжийн удахгүй хайр дээрээ очноо. Хайртай шүү шагаал гэсэн байна. Дамжууллаа 7777 төгрөг season 3 цайралтгүй байгээ буугаас гэсэн байна. Маш их баярлалаа. 10,000 нэгүнэ ивэл болон номон 3-аас мемберсүүдтэйгээ хамт цайрё энэ 100 ахаа гинэ. Мемберсүүдтэйгээ хамт барина цайрахгүй. За цааш нь 8888 төгрөг гэр бүлэрээ үздэг шүү амжилт хүсье бууцтаа гэсэн байна. Маш их баярлалаа. 2470 сараада хайртай шүү 3,000-аас их үнсье гинэ. За дамжууллаа 89,945 төгрөг Батцоргоос илгээв season 2 episode 15 гэсэн байна. Энэ нөгөө нэг манай өмнөх дугаарын donation-ыг бүгдийг нийлүүлээд явуулаад байсан. Батцорг байх шиг байна. Маш их баярлалаа. За 2470 season 3 амжилт ахаа Солонгоос байнга үздэг шүү. Хандаа хайртай хээ гэсэн байна. За маш их баярлалаа. Мөн дамжууллаа 3500 шилжүүлэгч Бат очир гэсэн байна. Маш их баярлалаа. 2470 аав минь байнга үздэг юм аа. Аавда хайртай шүү. Охин Мишелээс нь хайртаа даваадаа гэсэн байна. За дамжууллаа 8888 төгрөг 88 мөнгө байнга үздэг дээ. Амжилт хайртай шүү доржоо гэсэн байна. Баярлалаа мөн дамжууллаа 10,000 улс болд төр болд хатангоо нарангоо хайртай шүү. Аав ариун болт гэсэн байна. За дамжууллаа ямар гоё өнөр өтгөн гэр бүл вэ. 33,333 төгрөг нэг өдөр манай аавтай хамт загсанд яваарай. Бүх зардлыг нь даанаа гэсэн байна. За маш их баярлалаа. Өгөөмөр саналд нь талархлаа. За ингээд нийтдээ энэгүй. За нэмнэ. За ингээд нийтдээ 194,741 төгрөг 88 мөнгө болсон байна. Маш их баярлалаа. Яг бас gift button орж ирсэн. За тэгэхээр gift button хэдүүл бас уншия. Нэг гэн байгаа. Гяс уншижээ. За юу гэнэ вэ? Одоогийн харахгүй. 599 евро дараачт нь амжилт бороо гэд батнасан хөрөлсөх гэдэг хаягаас илгээсэн байна. Маш их баярлалаа. За donation time бол ийм байлаа. Super thanks gift button мөн ийм байлаа. За тэгээд өргөжлүүлээд тусгай дугаарыг үзье. The next day. За өглөөний мэнд өнөөдөр 2 дахь өдөр манайд лабораторио бэлдэж байна. Тэгээд төрс шахах загаснуудаа чеклэх байх. Тэр хооронд нь дээшээгээ явж жоохон загаснууд хэр байна хажиглж үзье уурах шидэж гээд тулгаад гисэн. Тэгэхээр тулгаа битээр бол дээшээгээ загас харахаар явна. Юу гинэ? Шилнийхээ учрыг олчвол чамайг орчуулчмаар ах юм. За одоо юу гэдэг л 6 сарын 15 боллоо одоо. Загасны байлал эхэллээ штэ.
Өө зөлгөө. Засаа хамруу. Манай хүн тэгж байна тулгаа. Өнөөдөр ч худлаа болж ин доо гэж байна. Өчигдөр их дулаахан онсон. Тэгэнгүүт нөгөө уулын засны үер чи ороод ирдэг гинэ. Тэгээ өнгөтэй болчдөг гин. Өнөөдөр ч эвгүүдээ л гэж байна. Гэтэ юу ч явж үзье та. Гэтэл бараг худлаа даа л гэж шүү. Ер нь бол яг манай хэд бол мэдчихэж байгаа шүү. Гол усаа. Өнөөдөр бол ер нь бас загас барихгүй хударч магадгүй юм шиг байна шүү. Надаас бити загас барих талаар хүлээгээрэй. Овоо доол гээ та. Хүн байд юм. Хаяа дагуулж явахад бас тус орчих юм байна. Хөө баярлалаа. Өглөөний цай юм уу? Өглөөний цай. Ваа, янзы. Манай хэдий өглөөний та ер нь их тансаг ер нь сууд юм шүү. Та цаагаа. Манай найзын очоод алан байцаа. Энэ хийж байгаа мó. Хийж байгаа юм шүү те. Үйлдвэрлэл өгч шүү дээ. Өглөөний цай, өдийн хоол, өдөр нь ямар ч хоолтой холцсон дээр энэ даршилсан далан байцаг. Манайхан бас хэрэглээд үзэр энэ манай найзын хийж байгаа зүйл надад өгч явуулсан. Өчтөр хэдүүлээ амтны үзэн гоё юм. Хавар зарж байгаа лээ. Номин, Carrefour, Оргил, Өөрөш. Ер нь баг бүхсэлжээ дэлгүүрүүд ер нь байгаа юм байна. Бид сайн гэсэн үү? Далан байцаа юу? Нөө дээрүүд яодчулсан давс гэдэг байсан шиг яодыг тэгэхээр одоо энэс авчихна гэсэн үг юм. За сайхан боллоо. Би мөөгний юм шарчсан амтны юм шүү. Чамаа би харах дормансуу. Хүрхөдөр таашаал таман суурч хүлцэнгүү тоомод намсуун дэмигэд мэдвчөрн байсан чамаа би чанквийн хилийн миний лава хабайсан заагүй хам байлаа өнгө гайг байна гин түрүүн дахиад үтсэн чинь боломжийн өчигдрийнх шиг л байна. Гэхдээ жоохон нэмэгдсэн байна. Гэхдээ өнгө нь бол зүгээр байна гэж байна. Тэгэхээр хөдөлөө явж үзье гэж байна. Эргэж ирээд төрс шахах процесс руу орно. Би одоо явах гэж байна. Цаашдаа яг яхаа бас чамаас асууж байлаа. Цаг нь уусан байна гэдэг шатаа их байна. Малава Bombo ascolto closely, sarıl suçlu closely, zavurç kutavan todun trust me, yeah. Çame de har dorman sorç, hurkudur taşal taman sorç, hulцэн bu tomoч namsun, demi gidimit байхгүй. Албаа бол би харж байна. Яхачгүй зүгээр. Ингээл нөгөө надад тохиолддог л юм байна. Зэлэг гэж. Итэр чи надад асаач байсан юм уу? Оо ямар их оролцсон бэ те? За хоол юм ярих яах. Башуугийн нэг салахыг. Энэ бүрүүтээ ямар олон оролцсон юм бэ? Мангар их оролцсон байх юм. Йоо энэ жижигхэн авч ямар ч юм бэ? Модонд оролцолтуулах гэдэг юм. Спиннинг бас ингээ шидэл сурахад аюу хэцүү. Шидэл сурах хэрэгтэй. Одоо би ингээ шидлэлээр модроо оролцолтуулах гэдэг байгаа байхгүй. Тэр. Тэгэнгүүт ингээд аюу. Нимп бавд юм болоо. Одоо асууя те лагуудаас. Хоёр талаас нь үзье заяа. Тэр тойрж орж ирж байгаа тэр. За манай тамирчин анхаа нимт гэж байна. Бракапын багийн дүнгээр нэгдүрэрэнд орсон хоёр найзын нэг нь. Харин би хоёрт байна. Малава. Bombo ascolto closely, sarıl suçlu closely. Завучгүй даван тулан trust me, yeah. Чамаа би харах дорман сууч. Хүрхөдөр та. Юу ч болоо. Snap page. Сая ластуулчлаа. Жижиг цас ирсэн чинь сая ингээд ластуулчихлаа шүү дээ. Хуба. Тэний ч нэг авгалтай өчиг юм байгаа таа шүү дээ. Тэр чи одоо ямар үед нь тохиромжтой гэсэн үг юм загсан. Ямар үеийн ч үстэй. Ер нь зүгээр байнга хийддэг юм гэсэн үг байхгүй. Байнга иддэг юм аа. Үлрэл хамаагүй юу? Гаргатар. Жоо хоолоо гадаг. Аврамс нэдийтэй байна. Маа найзаас. Мундаг загсч шүү. Мод ч байна загсч байна. Тэнд бол бас нэг мод өрөөд хэллээ. Талд модстэй. Би юу? Гэхдээ одоо Монгол улсын аврах хүн байна нэг загс авч харуулж тэмүүл нэг авъясгаж. Мэдтэй байхгүй. Тэр маа хайрс байгаад шүү дээ. Тэрэл тий.
Босоо та. Ханаа дий. Оо, энэ утсан угаас муучиж. Гүр тасарчиж шít. Аха, яга нипэгэрэ. Яга нараа хстастэй. Яга нипэг. Яг хүмүүс бариад байна уу? Харин Харисоо. Гэтэ түрүүн нэмфер барьсан чинь Ленок биш байсан юм уу? Эхлээд нөгөө хамгийн анх барьдгоо. Тэгээд Хоска бас нэг барьсан юм уу? Жигэрөө. Одоо хайраас үржүүлэх юм чинь шууд 50 үстэй. Би жоохон бэлтгэл хийлээ. Одоо яг тэнд авчиж. Ингэж шидмэр авах. Өшөөж бүр яг цаад ирэг дээр нь буулгаж сурмаар ах юм. Хаач чуу. Таны яаж хариулах вэ гэсэн чинь уургын дэгвэштэй солиод байна. Уургын нөгөөштэй солиодоо жиг хийгээд ультра барина гэж байна. Тэгин тэр бол гарцаагүй. За тэгэхээр болъё. Одоо ерөөсө хувцас өмсөд нимп өгсөж яа тий. Нимптэй эдрийг дөөрөөж явнаа. Жоо бисий тий. Нимп жиг хоёроор авч байна тийм үү? Салбаг бол би бүтэхгүй юм байна. Тийм үү? Гол нь хөөж мөөж байгаа юм уу? Жиг митийг хөвж байгаа юм л хийдэд байгаа юм болов гэж бодохгүй юу? Тэгээд нэг жоохон урсаад дээш даашаа өгсөж уруудаад үзье та. Одын ирэг дээр гарч ирээд уурга бариад авах хэрэгтэй айгүй хурдан. Аюу урд болоод байна. Гүйтгэхгүй юу? Доор эцнээ голохгүй дунд ч юм уу югдөг лээ. Өөр хин видео өмсөг удсан ба шүү дээ. Яа маань бууз байна. За тэгэхээр загасны шинэ улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан бууз загасны замнал мерч гаргаж байгаа Blue Clothing Studio брэндтэйгээ хамтраад замнал мерч гаргаж байна. Чамайг хард орман сууч Хүрхэдэр таашаалтаа ман сууч Хүлцэнгүү тоомоч намсун Дэмигэд мэдвч өрөн байсан Чамайг Одоо загслах уу? Одоо загсчлаа. Цаг баг байна. За өөр юу хийдэг вүлээ ингээ мартчихж байгаа байхгүй юу? За энэнийг ойрхон авч явна. Тэгээ салгагч, сертэн дарагч, буцнуудаа явуулсан авчи та. Юу ашигладаг вүлээ тэрийг ээж хүч таг мартчих. Өгөөшөнд энэ юу гэнэ үү? 3 пакт энэ юуных юм бол? За асуу лидерлэг юм. Нимп, индикатор, диалфор. Мэдгүй. За эргэлдүүр энэ дөө. Эргэлдүүрээ шин авчи. Тэгийг өгсөрч үз тэгжиж вэ. Надад зүгхгүй юм. Ард зүчч. Юм яаж дүү ганц хадран барьлаа гэхээс чоклш. Энэ удаад жижигхэн нөгөө 7.6-тай. Би эндээ өөрөө их дуртай. Энэ амар гоё. Бойгонхон тэгээд тэгсмэл аюу гоё уу юм. 7.6-тай. Баатар стик. Тэгээ түрүүний хадран барьсан газар руу н ороод дараагийн хадраа ирсэн байна уу би үзээд тийм үү. 3-4. Тэстэ нэг ч ухсраагүй болохоор өнгөрсөн жил яг хамгийн сүүлд ойлгохтой юу яаж хийсэн чөтгөр бөөмөд. Индикатор тийм байхгүй л баг. За эдгээр бол чоолтын намайг индикатор гэж юм байхгүй л юу яадаг гэд. Дамраа ашиглаад хийдэг гэд. Энэ маань бас гацаад хамаагүй нэ. Банкс нэг тип бол байх шиг л энэ өдрүүд тийм. Оо сая би өгөөшүүд аваагүй юм тийм үү. Нүдтээ бол хууч өгөөшүүд ирэл жижигдөө шинэ бас өгөөшүүд ингэдэг байхгүй. За бүгдээрээ дахиад эхэлцгээе. Одоо би тэгээд тамирч нэгжсэн юм руу орох нэр нь зөв. Гэхдээ барих магадлал бүр бараг 100% байхгүй биш үү. Нэгжсэн. Тэгээ улсын аваргууд нэгжсэн тий. Ямар ч найдлага байхгүй юм руу л орох гэдэг юм шүү. За энэ маань ер нь юутэйгээ байна. Тэр дээд нимпний утастайгаа, доод нимпний утастайгаа байгаа юм байна. Тэгэхээр энийг энэ чигээр нь энэ удаад ашиглачна. За өнгөрсөн жилийн ашиглаж ирсэн нимп нь. За миний амар ажиллаад байсан чи айл илээ. Доороо энэ. Яга. Тийм үү. За би зүгээр айгу дуртай энэ улаан ногоон толгойтой. Би айгу дуртай энд нэг хийгдэхий. За тэгээ манайхан энэ дацаглаа буцаад хийцгээе. За ингээд хийцэн байгаа шүү дээ. Тэгээд ингэж чимгэж цагираа үүсгэж ингэж чимгэж барьж агаад яг үлээ 1 2 3 4 5. За яг би нэг 6 7 эргүүлчихдээ. За тэгээд одоо ингэж барьж байгаа болохоор энэ цаатлаасаа ингэж хийгээд тэгээд буцаагаад энэ тал руугаа ингэж мөршүүлж хийхлээр алдахгүй байгаад. Тэгээд мэдээж за ингэж болоо. Нэг юм мартаж болохгүй. Тэгээд би жоохон мартсан бай. Баахан барьсан уу? За тэгвэл би барихгүй гэсэн үг. Сэтгэл санаагаа бэлдээрээ. Би чаавас. Яана. За одоо дараагийнх дээр нь ямар өнгө хийх вэ? Энэ ооныг бас аюу аваад бас тэнийг хийж үзье. Өнгөрсөн жил ерөнхийдөө нөгөө ажиллаад байснуудаа л энэ удаад туршаад хийж байгаа. Тэгээ хоёр дэх юм маань бол sorry I don't understand гэж авчин. Шилгвэ би чамтай яриаггүй шүү. AI-ны ажиллаад байна тийм үү? За дээд нэмпэндээ би юм ногооныг хийлээ. За одоо хэдүүлээд нэг бүсэн тухтай араас нь харъя. За харъя. Хаана байна? За дээд нэмп. Баян чи сертэнтэй байна уу? Сертэнтэй байна. За одоо ингэж ч байгаа байхгүй. За энэ сертэнтэй байж болохгүй. Би хямсаагаа гээц энэ жил дахиад хямсаа авахаас. Энэ сертэнгийн дараад үлдсэн язоор нь юм байна. Тархан дарсан юм байна.
За тэгэл болсон. За заас барих гэсээр хооронд хувцас өмсөр ахын нөгөө хэд мань явах гэж юм уу? Би өөрийгөө барьцсан. Зогтчихв. Дээд нимп юм ногоо. Нилийн эдлэгэнд орцсон нимп байна. За доод нимп нь болохоор ийм манайхан ер нь их ихтэй хэрэглээд идэм билээ. Ийм улаан бүхстэй хар дээгүүрээ ийм ногоо оруулахтай. Ийм. За ийм хоёр. Нимп хийсэн баа шүү. Яагаад энэ хүн сандраад явах гэдэг юм бэ? За яаж зуны загсал хийдвүлээ бүр мартцсан юм шүү. Хаагур гараад ирсэн бэ? Чи гүнзгий биш үү? Тэрнгүүрээ гарах юм биш үү? Тэр цагаан. Яа усгой сэрүүхэн байна. За одоо ингээд нимпэ шилж үзээ та. Ер нь халбаг авахгүй байсан. Тэгээд спиннингээр бол Хускаду жиг авсан. Жигээр нэг хадран барьсан гэсэн. Тэгээд тэнд байгаа харж байна уу? Анхаа болохоор нимптж байгаа. Дөрөвнийг хадран гаргасан байсан. Манайхан тэгээд доошоо дэшэл яваад байх шиг байна. Анхаагийн нимптж байгаа газар нь очиод жоох юм асууя. Оролдож гин үү? Өнгөж гин үү? За өнгөж гин гэж шүү. За одоо нимперчд яа шийддэг вэ? Мартцсан. Наагура модтой байна уу? Тийм байна тий. Модоо барьж байна. Ер нь тэгэхээр л юм байна. Яаж нимпт ингэ хол юу яадаг вүлээ? Мартцсан байж бүр. Шидгэд хийвгүй юм тий. Миний сатурк ингэ бүр хониролдчихжээ. Нөгөө дандаа шиддэг хараагаа л хийгээсэн. За цайраагаа гаргачихсан да. Чанга ярихлаар загас сонсд юм уу? Үргэд юм уу? Тийм үү? Балраа. Чанга ярихлаар үргэдэг гэж шүү аги. Ер нь бол оролдож гин гинэ. Тэгэхээр хадран төрүүл төрсөө шахдаг гин үнэн байж магадгүй юм тий. Яа нэ сатурк маань бүр хониролдсон байж. Энийг нэг тэнийлэх хэрэгтэй юм биш. Тосолж мослоод ч юм уу. Сервисүүдээ ерөөсөө хийж мэдгүй ингээ 2 3 жил болчихлоо. Ямар гоё юм бэ гэхдээ. Хөөе. Амар гоё. Уурга шидэх чи гоё юм. Хоп. Хоп дасглаа хийж байна. Гэтэ би амар боддог харагддаг байгааз. Тийм ээ нөө. Анхаагийн ингээд каст маст тасархаа байгаа зү. Миний болохоор яаж вэ? Тугал ташуурч байгаа юм шиг байна уу? Чи бүр dry fly-ыг харах юм бол илгийн юм байгаа би. За яасан байна уу? Бас хадрна уу? Жигээр үү? За ер нь надаас бусд нь барайл байгаа юм байна тий. Энэ бүр ингээд гармош хилцсэн хэтэр байгаа хадгалт буруу юу? Эсвэл одоо би ингээд тэнийлгээд тослох ёстой юу? Ягаад вэ? Тул мол өрөөд нүг үү? Тэгээ намаа ингээд нөө бичлэг хийнгээ ингээд загслаад байдаг. Тэгээ яриад байдаг, хамаг загсаа үргэдэг гэдэг. Ярихлаар нэрээ үргэдэм үү? Үрэхгүй л гэж штэ. Анхаа үрэхгүй гэж штэ. Анхаагийн ярианы дисплей нь арай өөр өн гэсэн үг. Тэгээ урагш нь ингээ жоохон чирж явах хэрэгтэй лөө. Сатурка тоноруулахгүй. За нэг поларайз харааны шилтэл болъё доо. Гэлбаг үсэж юу ч харагдахгүй. Өдөөд одоо ингээ агуултаа жишээ нь ямар өнгө мөнгийнхийг төлхөө авах уу? Тиймэрхүү баримжаа бий юу? Олдтой гээ. Уснаас нэг юм бол гаргасан. Загсал биш вэ? Ойлгомжтой. Юу гэнэ ч юм уу? Юу гэнэ? Балраа. Зооц. За тасарч уу яач уу? Тасарсан бөлөгөө. Юугаа хөгөөш өргөцөө. Тэр дээр үргээс. Дээдлийн гарын зооч золиг гэж хоёлаа үлдчихлээ. За тэгвэл ганц нимпээр үзнэ. Юу үлдэхгүй. Тод өнгийн юм байвал зүгээр. Ямар ч чадчих тий. Сатурк орхицсон. Тасалчлаа золиг гэж ганцаар л үзэхээс. Тасраад штт. Хортонтой байна уу? Тэгэхээр би заавал сатурк тип бол чинээр авах юм уу тий? Яа. Барьсан шүү. Пух. Кино кагч байшаа. Яа, энэ модноор орцоо. Амса. Оо, занзгар юм. Алсой. За ёо ямар гоё. За би чороо саавчих. Энэ яах вэ? За. Ёо. Яа гахалтай. За ингээд жаргалан дээр туулынхаа загас үржүүлгийн эксүрэг барих процессд нэг загсаар нэмэр боллоо. Хэрвээ аим нарийнхан шовтондоо байна уу? Ямар байна? Тийм биш. Тийм байна. За энэ буцаад авах юм уу? Ир бол манайд хангалттай байгаа юм тийм үү? Имэйл авах юм байна тий. Нээлттэй. За баярлалаа. Яадаг үлээ ингэдэг гэлөө. Яа хөдлөө. Яа тийм. За харих удаа. Шууд явах уу тага. Хот явъя. Манайд явлаа. Болсоо баярлалаа. Явлаа. Нэг л энэг гослаа шүү. Ийм биш үү манайхаа. Сая ингээ үзээд ир болохоор нь авахгүй байна. Тэгээ буцаага тавьчлаа. Яагаад тэгэхээр ирийн тоо ер нь хангалттай байгаа гинэ. Ямар гоё. Супер. Жаргалан дээр тулын үржүүлгийн дугаар дээр нээлттэй хийлээ. Үржүүлэг учраас л ирж байгаа штэ. Бусдаар бол болохгүй штэ манайхаа. За ингэлгүй л яг нэг загас аваад нэг өгөөш. Дахиад тасласан. Болорсон.
асуудлууд мэдээ зовоон. Тэгээ яхих хүн асуудлуудыг өвөн. Сатуур шалгахтаа яана гэсэн бэ? Тэгвэл нэг зангитай, зүгээр зангитаар энэ чангарч шүү дээ. Аха. Энд ингээд амар. Одоо наад чинь бол нэмэргүй юм байна тийм үү тэгэхээр? Тэгэхээр ер нь бол нэг хийж ялгааг ингээд та дээр нь зангитсан байна шүү. Аха. Тэгээд хамаагүй саях шиг юм хүчтэй таталтаа үед энэ амархан тасарнаа. Одоо муудсан сатуур гэтрийг бол тэгж шалгах юм байна шүү дээ тий. Үндсэн сатууркийг ер нь солих хэрэгтэй гэдэг юм билээ тий. Флай дээр бол типээ солино гэсэн үг үү? Лидер тип. Лидер гайгүй юу? Бид ч угаас модо дээр бол жиглэн атгадаад ирж байгаа шүү дээ. Хөгдөг лидер. Оо мэдгүй шүү дээ. Тийм үү? Тэг тийм үү? Бүдүүнээс нэгч энийг барил. Оо ийм ээ. Энэ шахта ингэдэм байх. Бүдүүн нөө лайна нугалж хийгээд Зүгээр ингээд энэ тийм биш. жижиг болоод хэлдэг. тэгэхгүй барьцгүй ингээд буцаа алдаад идэв харин. Би бүдүүн дээр одоо жишээлбэл энэ нэлээд бүдүүн байгаа шүү дээ. Тийм байна. Тэрэн дээр энийг оруулахаар ингээд хоёроо орно. За тэгвэл өөр. Тасна. За энэ тасарч исэн юм чинь хоёлаа өөр урьдчилан жилийн авсныг дахиад шалгаад үзье тэгвэл ба. Энэ бүр бүдүүнүүд 2 1 0. Тэгтээ тасарч ин тий. Энэ бол одоо 3 жил болж байгаа шүү дээ. За наад гараа нэгнэр нь боогод өчтдгүүл. Би мартцсан. Эсвэл зүгээр шууд энийг сэлчих. Лидер ёо. Тэгээ ер нь бол ялгаагүй живш нээх гэж нээх тэр болно гэж хэлсэн. Нээх гэдэг. За тэгвэл энэс нэгийг хийчих тийм үү. Би мартцсан чамаар гоё ингээд гоё солиулчих энэ удаа та. Амар нарийнх юм байна. Ер нь түрүүний Түрүүний уцтай. 4x гэсэн шүү дээ. 4x гэдэг. За ингээд тамирчин хүн ч гэсэн ингээд орооцолтуулна мэдээж. Ганц би ганцаараа бас ингэдэггүй байгаа шүү манайх. Нэрээ. За ингээд алдаа бол гаргадаг байх нь шүү манайхаа. Би ганцаараа биш байгааз. Наа чи ер нь тип хийхгүй шууд үзүүрт нь юугаа угалчээ. Их нарийнх юм байна. Харьцаа нь яг адилхан бас байх хэрэгтэй юм байна ер нь тийм үү? Энийний үзүүр энэ типний үзүүр хоёр нь жил Дундын бүдүү юм чи энэ ч нарийнхан юм ийснэ үзүүрт нь бүдүү юм. Нарийнхан эсрэл тасархад болов. эхлээд үзүүрээ холбох процесс. За энэ их чухал. Хоёр үзүүрээ зөрүүлсэн байгаа шүү дээ. За Зөрүүлсэн байгаа дээр энэ ч дөнгөж дэгээ зангишээ зангисан. за ороод гэсэн үг те. За тэглээ. Нэг 5 6 ороолоо. За Энд ч гарч байгаа дээр нь үзүүрээ хий. за дундуур нь хийх юм ээ салаагаар нь тийм үү. За Тэгээд дахиад энүүгээр ингэж авчих. за Тэгээд нөгөө тал чинь дахиад энэ үзүүр. Тий. Бас адилхан үйлдэл үү? Нөгөө талгаа болохоор дахиад эргүүлээд ч юм уу гараар ороод. Төрөөнийх шиг үйлдэл хийгээд гогцоосноор Тэгээд дахиад түрүүнийхээ авчих. Тэгээ нөгөө шил хажуугаар нь гарцсан уу? За Тэгээд хоёр талаас нь өдөрийн барьж байгаа чангалтж байгаа татчихна. Миний дээр дараатал боосныг бодвол амар гоо жимби талхагдчихлаа шүү дээ. ер нь жоохон оргоод ч юм шүү. Яагаад. Тэгтэл энэ гуравтай нь бүдүүн мэн те. Үгүй энэ чинь тип юм уу? За мэ тасдахтай яа тийм ээ. Өгдийн заалгаж авна. Тэгээд Нилээн тудах уу? юмд тэр болоод сатууд мотор тутахгүй нилээн. Энэнгөөрөө гүүхэд цадаа гогцоонд нь тэглэхгүйгээр те. Эсвэл нийт үзүүр гаргачвал дээр нь багдчиход байдаг. За тэгээд одоо нөгөө харьцаа нэгэн тийм үү? Харьцаагийн нэр нь. За лидерийн үзүүр дээр очлоо. Мөн үү? За өшөө. За энэ харьцаа. Яг нийтний юугаар тохируулбал энэ лайн байгаа шүү дээ. Лайн цухаж яхад лидер эндээс гараад очих хэрэгтэй тий. Яг энэ ч нэрдэж байгаа. Тийм тий. За тэгэхээр чи минийх гитрээ явцсан гэсэн үг үү? Үгүй лайн зохиож яхад бүр богино байна гэсэн үг тий. Болно. Энд чи өөрөө богино уургалахлаар танд яг өөртөө тохируулаад байна. тий. Одоо энэ бол хоёулын зангидсан чинь дөнгөж ингэ. Тийм бай. Дахиад нэг алдлаад авчих юм уу? Өөрөө. Тэгээд төвөгдөлж шүү бас нийтний оруулах. би бол яг ингэж шийдэн. Тэгэхээр лидер маань их урт байгаа юм байна тийм үү? Тэгэхээр за харъя л та хоёлаа. За яг стандартаар нь ер нь хийчээ. За боли арай богинохоо ургуултар эвгүй юм байна. За одоо тэгээд нөгөө дээд доод хоёрыг гаргаж шүү дээ. За чи тэгээд одоо багцаагаа аваад хий. За одоо дээд юугээ яаж гаргадаг вүлээ? Доороосоо хэр хол байх вэ? Усныхаа гүнд тааруулдаг вүлээ багцаагаар. Ер нь уснаа жижиг бодлон чинь ер нь жоохон 50 60-тай тийм үү? Одоо ийм гаргаж байгаа шүү. Аха. Энэ дээрээ дахиад энийг ороогоод. Аха. Тэгээд чинь Гогцоо үслээ. Дотор нь 3 эргүүлээдсэн зөв үү? 2 юм уу 3 эргүүл. Тий. Багцаар нь хийн тий. Эхлээд нэг гогцоо гаргаж агаад тэрэн дотор ингэж хийн хэмжээг авсан. Зөв үү? За бас хальт санаа л байна. За ингэж занглаад татаад болоо тий. Тэгэл тастан тий хэмжээгээрээ.
Дээд нимпний утас хэр урт байх бас хит урт байвал орооцолтод идэв юм билээ тийм үү? Хит богино болохоор дараа нь чинь тасраа залгаад ахлаар бүр юм юм болчт юм билээ тий. За одоо за ийм гогцоо үсцэн. Тэнгууд Одоо та дээдлээ иймэрхүү авах уу, хэр авах уу тэрийгээ. Би одоо иймэрхүү авчих. 30 орчим сантиметр юм байна тий. За тэг. Би их тасалдаг болохоор жоохон их авах гээд талтай юм байдаг л. Нэс арай уртыг авдээ. Дээрээ ер нь жижиг нь хийдгөө. Ер нь бол 2 жижиг хийсэн ч байна. Юу болоо. Яг за тэгээд анхаагаараа ер нь бүх юмоо дахиад шинээр тохируулж лидертэй юу тэтэн сольчлоо. Зааврын дагуу тэр дээшгээ юу хүртэл жоох өсчих гэж байна. Доороос нь тэмцээнэр шиг доороос нь шалгаг гэдэг чинь. Тэмцээнэр шиг гэдэм биш үү. Доороо жоохон хогтой юм байна. Дээшээ өсөж шалгаа явуулчих гэсэн. Анхаагаар дуурайгаад дагаад жоох юм сураад авъя. Айгуу яана. Доороо нөө модны юу ихтэй? Үндэс хогнууд ихтэй юм байна. Яа гоё шүү тэгтээ. Уурах шидээгөө удсан байна. Өвлийн загаслыг нэлийн фейлдсэн. Намар чинь нэлийн цайрсан штэ. Та өсгөл яваад тэгээд ер нь бас яг гоё загас гоё ингэж барьж бариг айгуу удсан юм байна. Гэсэн чи яг нимп шийдсэн ч бас гоё штэ. Одоо чиний уурах ч болохоор нимпний уурах те. Тэгээ гоё өлөгчдөг те. Тэнгүүд ийм амар холоос шидэх даваа талтай гэсэн үг үстэй. Урт уурах. Би бол нилээ ойртсон байна штэ. Тэгэхээр чи бүр бараг эрэг дээрээс биш те. За одоо ер нь цагаан цайвар өгөөчнүүд хийцсэн. Түрүүн дандаа харыг хийцсэн байсан. Одоо яах юм бол харыг сонирхтой юм болоо яа тийм бол. Яроолоороо их юутай байна шүү. Навч хог. Тэ вайн. Тэгээд надад бол нэг жоохон төвчээргүй байрны нэг юм байд юм а. Төвчээргүй. Юу юугүй сольчих гол юу юугүй байршлаа бас сольчих гол өгөөшөө сольчих гол гэдэг юм лээ. Загсан дууссан сайхан төвчээр хэрэгтэй ч байгаа. Лай бас сонио. Голоо уншаагүйгээс болоод өөрөө загас руугаа тэр алхаад орчт юм билээ тэмцэн дээр. Намайг тэр тэгээд чи загсан дээр байгаад байна гэд. Хой. Яаж навчмчны намар шиг навчмчны хогтой урсаад ах юм. За би жоохон дээшлэнэ ер нь. Айн голоороо бас гүнзгийдүү харлаад байна те. Тэр би жоохон захалж явмаар юм байна. Номслон модны доормор байх магадaltaй юу. Яг тэр хавьд шийдвэл гоё юм байна да. Ингэсийгээд нэг хэсэг шийдээд үтсий. За юу юугүй л 100 болох юм байна да. Гоё болох юм байна да энэ 100. Сайхан да. Йоо цочих гэж. Гойрдох гэж. Мод золигчийн эсэргүүцэл үзүүлэлээр яг бас загас шиг санагдуулт юм байна шүү дээ. Доод нь ерөнхийдөө газарт байна үстэй. Чулуу мэдэрч явна үстэй. Энэ ярилцлага надад таалагдчих байна. Загастай бол өмнөхээр урсгалаас нааша төрөгдөж орж очоод тогтөө эсрүү урсгалд туугдаж нэмпэ урсгах гэсэн үг юм уу? Тэгж ийн билээ. Энэ доороо ер нь нэлээд модтой юм байна. Юу галтж унлаа. Урт болохоор зүгээр эрэг дээрээс ингэ шидчихэж байгаа тий. Эдийн хоёр гараараа барьдаг байгаа. Лагц юу? Яаж тэгж юм бол? Мөчрөө нааш нь татчих. Хатра. Яа. Хөргин те том нь те. Яа. За. За хатрам барьчлаа шүү. Болж шүү. Болох гэдэг шүү чи. Амчин төв заяаг олохгүйгээр замгарах юм биш биз бүлаяа торохгүйгээр ерэн суралцлах загасны замлуулаа. Загас манайхан яаж барьж яаж үржүүлдгийг харахаар ирлээ. Одоо загас авч. Одоо унтуулыг нэ. Одоо хэдүүлээ төрс шахах процесс. За одоо яадаг вэ гэхээр нөгөө хэдүүлэгийн барьцсан байсан нөгөө том баанаасаа гөрөмнаас загасуудаа дахиад усаас сэргээсэн. Шинэ ус голоосоо татаад авчираад тэгэл лавтороо бэлтцсэн. Энэ ерөөсөө нөгөө загасчин хүмүүс биш яг нэг ажиллаа хийж байгаа хүмүүс болчихсон тест. Тэгээ загас оруулж ирээд унтуулна гин. Одоо унтуулна гэсэн үү? Ямар үгүй. Одоо энэ минь бол ингээд ихнээсээ шууд нойрсоо тэлчихэж байгаа. Энэ унтчихж байгаа юм ингээд. Хагас. Энд одоо ямар бодис хийцэн байгаа урс гэсэн үг ээ. Загасыг одоо нөгөө нэг судалгаа шинжилгээний зорилгоор хагас унтуулах тийм бодис гэсэн үг. Одоо ингээд унтдаг бодис хийцэн урстай. Ерөнхийдөө одоо ингээд тийчилж ийш тийш зогчоод авахгүй төрсөө авахд гиз мэдсээ ингэж хөдөлгөөн хийх гэсэн нь хязгаарлаж байгаа гэсэн. Энэ бодис маань төрсөндөө орвол бас хоригдол учруулах аюултай болохоор энэ гурван дамжтаар зайлах. Унтсан хойно нь ингээд тэгжээж төрсөн авах юм байна тий. Одоо ингээд нэг нэгээр нь ингэж авах юм уу тий. За бүр унтаагүй байна гэж шүү. Унтаарай бүвээ. Бүр нь ойрсгүй манайхаа ингээд бөөн дуудуулж өгнө. 59.5. Ингээд төрсөн шахагдчих гээд байна тий. 2,280. 2,280. Тэгээ бүх загсаа ингэж тэмдэглэх юм уу тий.
Ингээд шууд гарчиж байгаа юм уу? Шав шар юм гарт юм шүү дээ. Одоо энэ бол нэг өнөөдөр ингээд юм дүрсөө шахахад бэлэн болцсон байсан загснуудыг та нөгөө акромоос очиж түүс гэсэн үг тийм үү? Тий. Одоо яг төрсөн асгарч эхэлж байгаа буюу одоо ингээд төрс шахах төхөөрөө ингээд хүрэхэд л ингээд асгардаг харин дөрөнд игцэн байна тий. Тим загсуудаа сонгож авчирсан гэсэн үг шүү дээ. Тэгэл өдрөөр ажиглалтаа хийгээл очоод бэлэн болж байгаануудаа авчраал ингээд шахаад байх юм байна зөв үү? Тий зүг. Тэгэл хэмжилтүүдээ гээл одоо бидэд бол нэг им загсан дээр хоёр ир загсны спермээр ер нь бол хольж үр тогтоож байгаа гэсэн үг. Тийм зориудын аргаар үр тогтоож байгаа гэсэн. Одоо энэ дотор маань бас ир нь байж байгаа гэсэн үг тэгэхээр. Тэг чи одоо араас нь ирээ авна. Хоёр ангилсан байгаа юм уу? Ирүүд нь эмүүд ингээд тусдаг. Эхлээд бүх төрсөн авах юм байна. Зөв үү? Тийм. Одоо ер нь бол энэ төрсөн дээрээ шууд хоёр ир загсныгаа гарах шууд хийчих юм уу? Тийм. Хийгээд хутгаад үр тогтоочно гэсэн. За ерөнхийдөө ингээд бас одоо яг болсны яаж мэдв? Орон гарт энэ хонгоц энд бол өшөө байх нь байгаа та. Гэхдээ бүр тэгж шахаж шахуул загсандаа аюултай болохоор ерөнхийдөө нэг юм байгаа. 63 2565. Сперм. Тэ сперм. За 52 465. Зөөлөн юмар ингээд хутгах ёстой. Өдөр ч юм ингээд хутгадаг. Тэгвэл энэ гадаадуудын үржүүлгийг хараад хаад нөгөө хурууны өндөг ийм зүйлээр хурж байгаа бол үзүүртэй ямар хүрхгүй байгаа болохоор мүлгэр гимтэхгүй. Тийм гимтэхгүйгээр ингээд дүүр тогтоолно. Одоо ингээд ер нь бол эр билисийн гараа аргаар тарааж өгч юм. Тийм байна. Айгу хурдан чөлөлт тий. За одоо дараагийн процесс юу вэ? Одоо үр тогтоолтой амжилттай болохын тулд бусаар зайлна. Бусаа хийсний дараагаар энийг амраагаар тавьчих гэсэн. Доошо буух нь шүү дээ тий. Тэнгууд одоо энэ нэг 4-5 минут байлгахад үр тогтол нь илүү амжилттай явах юм. Ер нь бол тэгтээ нөгөө том загсны төрс нь амьдрах чадвар өндөртэй гэсэн тийм үү? Одоо ер нь бол жижиг загснасаа төрсний диаметрийн хувьд ч гэсэн арай том бэлтгэл шимт хижил уургийн хувьд бас арай их байх ч юм уу жижиг загснасаа. Тэгвэл уураг их байна гэдэг чинь ер нь бол урагтай. Сайн. Тийм. Тэгэхээр ер нь бол айл болох том загс масыг бол манайхан тавьж байгаарэ гэсэн үг гэсэн шүү дээ. Ер нь том зэвэг 50-аас дээш зэвэг гэтрийг бол манайхан тавьчихж байгаарэ. Тэгээд зөвшөөрөлтэйгээр авахтай тулах юм бол шүлгийн ганц ганц авахтай 40 бүчтэй тий. Тэгээд залуу малын мах хамттай гэж үг байдаг шүү дээ. Би одоо тэгэж уриалаад байгаа. Жижиг загсны мах гоё шүү. Тийм болоо манайхан зөвшөөрлөөр загсчлаад шүлгийн ганцыг авахтай жижиг загс авах шүү. Заа юу. Тийм томууд нь ийм ашигтай байна шүү. Шахахтай. Энэ юуны шахах? Нөгөө хар галууных уу? Юуных ч байж маа. Амар шахах. хар галууных эсвэл сэрээ мөрөөнийх ч юм уу. Ямар ч гадны бит юм тий. Нөгөө дахин уриалаад байгаа чинь л шүү дээ. Монголчтой аваач яаж ч төрсөө гаргахгүй бид чинь нэг дахин илүү их төрс гаргачихж байгаа шүү дээ. Нэг загснаас хоёр загсны төрс гарч ирсэн. Тэгээд нэгд хэмжээ ихтэй, хоёр дахь юм бол амьдрах чадамж өндөртэй томуудынх чинь. Үнэхээр зөвд нэг одоо идэх сонирхолтой дуртай хүмүүс байна шүү дээ. Тэгээд нэг юм 60 санттай сайхан амтныг авч яхаар зүгээр 30 хэдэн санттай 40 санттай 2 3 ч юм уу 30 санттай бүр зөвшөөрлөө бичүүлээд 10-ыг авсан ч яа тийм зөвшөөрлөлтэй тий. За дараагийн процесс. Одоо нөгөө 4-5 минут амраацсан. Шал өөр өнгөтэй болчихсон ш тартаа. Ийм ягаан туяа моё орцсон ч гэж. Энэ цав цайвар. Ер нь бас загснаасаа шалтгаалаад төрсний өнгө нь бол линокон дээр бас өөр байна. Дөнгөсөө би нөгөө будаа агшааж ирсэн будаа угаахад нэг 5-6 удаа угаадаг гэдэг шиг юм биш тий. Бараг. Тий маш сайн хонглог болтлоо тий. Цэвэр усаар цэвэрлээд. За тэгээд одоо энийг өсгөртөө юм дээ. Ямар гоё харагддаг би. Тэгээд 4-5 минутанд л үр тогтчихж байгаа юм уу бараг. Тий. За. Одоо микроскопоор харах юм бол ер нь бол өнгийг тойроод юм жижиг тийм цоорхооны гэх юм уу тийм үгтэй байна. Тэрнлүү аль нэг нөхөр нь эр билгээс нь явж ороод тэгээд өндгээс рүүгээ явж ороод үр тогтоо болчих юм гэсэн. Тэгээд одоо ингээд сайн ойртод харах юм бол ер нь ингээд төсний чинь ингээд дотор талд нь голд нь юм жижигхэн юм саарал цэг шиг юм үүссэн байгаа. Тийм бэ. Тэр чинь одоо нөгөө нэг хэд үр тогтцоо нөгөө нэг ир билгээс ч ороод тийм байна гэсэн үг чинь. Тийм цагаан юм байна тий. За ингээд 100 загас дээр энэ процесс явагдах юм байна тий одоо. Тэгээд дараа нь ингээд бүх төрсөө эндээ аваад өнгөрсөн жилийн үдсэн дугаарын процесс явагдана. Ингээл ойлгочихсан яа. Замтав өнгөр зүр хүний хүндэл өөртөө хүндэл ганц дөрөм заяон. Найсыг бай уушин хүртэн лавтай юу. Айсыг найз үртийг хөршин сайн байна уу. Амьдрал бол easy, абид гэхдээ busy. Амтлаг ба шорв. За ямар ч байсан өнөөдөр жаргаланд идэр тул үржүүлгийнхэн маань 3 охин загсны төрсийг 6 эр загастай
спермтийг хольж үзүүллээ. Загас үржүүлгийн процесс яаж явагдгийг ерөөхдөө харууллаа. Тэгээд одоо манай хоёр нөгөө 9 загсаа аваачаад тавихгаа явж байна. Тэгээд ерөөхдөө бол маргаашнаас эхлээд манай хэдийн үнцэн ажил эхлэх юм те. Цогцлоо зэгүүний саяны процесс явагддаг гэсэн чинь. Тэгээд маш анхааралтай байх хэрэгтэй те. Одоо ингээд жигийн хэцүү ажил хийж байгаа юм байна гэж ойлголоо. За одоо чи цагаас аваад тавьж өгөөд. за харъя. Эхлээд чи нэг тавих. Яаж тавих вэ? Яг ингээд энэ чинь нөгөө загсаа барьчаад тэнхрүүлэл тавьдаг шүү. Тэр нь тавих ялгаагүй ингээд. Ингээд болчихж байгаа нөө. Ингээд сүүлийн шат те. Нэг нэгээр ингээд аваад жоохон. Банаад. Тэр одоо. Одоо энэ чинь наман дээр одоо ингэж байж байгаа тэнхрээр яваад байна. Ер нь ингээд өөрөө тийм ээ шууд унтсан байгаа. Одоо эндээ ингээд хүлээчихэж шүү дээ. Ингээд энэ яг энэ өөрөө байх. Одоо ингээд тэнхрүүлэхгүй ингээд унтчих байна. Энэ цагуурын толцох байна. Энэ хоёр манай толцоо тий. Одоо энэ цагаар ингээд тэнхрүүлчих. хайшраал явчих юм ба шүү дээ. Ширүү урсгал руугаа ороод явчих зүгээрөө. зүгээр. Өөрөө тий өөрөө сэтгэл яваад байгаа тэр. Урсаа тий сөржин зүгээр. Яг тэгээ ахын дүүсийг байлчих. Яг зөв. Орсон барих юм байна. Йоо, цодын ярах. Яг ингээд энэ орчос хөрүүлээд ингээд идэр чи тэгээд ингээд тэнхэлж аваад нийтүүдээ байна. Чи тавьж үзчихсэн үү? Зүгээр. Ингээд энэ толгоноос нь бариад ингээд цаараа. Сүүлнээс нь бариад сүүлнээс наатсаар итгэх. Аашаа энд тавь. Тийшээ дөлгөн газар бооч. Тийшээ. За наана. Урсан тавихгүй. За яг бас боломж юм. За одоо бүгд өөрсдөө урсгал хэрэг зогсчихсон юм шүү дээ. Тий. Одоо ингээд тэнхэлж аваад яваад. Гаргаад ирэхлээр бас мангар харагдсан юм биш. Усандаа бас дээрээс багтар харагдсан. Тэр тэнхэлж сүрөө явчих жоос. Тийм байна. Ороод. Тийм байна. Наач байсан явцсан уу? Тий, тэнд очив. Тэнд ивэн те. Одоо энд ингээд бусны яваад өгчих юм биш үү? Тий. Түрүү жил чинь бид нар нэг туршлахгүй таад Аха. яг нэг өдөр ингээд бужигнуулаад төрсөн мөрсөн аваад эндээ ингээд тавьсан байхгүй. Тэгсэн чинь чавс эднес чинь одоо ингээд юмд очиж хөвчөж штэ. Тийм байна. Тэр амралтын цаатлал очиж хөвчсөн байсан чинь нэг нөхөр ирээд мацгалт нөхөр ирээд тухайд алаад аваад авчихсан. Тиймэрхүү гарууд тааралцаад өнгөрсөн жил. Тийм болохоор энэ жил бол энийг бол яг одоо энэ удаад нэг үзүүлж байгаа учраас ингээд энэ 9 загсыг хэрэгчлэрээ бол олдохгүй шүү дээ тий. Хүлээж аваад гэж юм байна шүү. Тэгээс бол одоо энд байгаа их сүргээ бол бид нар аль нэг тийш нааш хүнээс хол газар тавина. Гэсэн тийм бодлоо. Туршлага суусан. Илүү туршлага алдаан дээрээ суралцсан байна. Тий одоо 4 жилийн шиг тэгж алдахгүй л гэсэн үг байхгүй. Тийм байна. Гэхдээ бас яг урсгалын юмны ард нуугдд юм байна тий. Тий яг ингээд зогсон гот нөгөө гарууд чинь тийм байна. Нөгөө тамирдсан учраас юмны ард урсгал чулуун молны ард орж ингэж урсгалынхаа юг сарниусан юмд яа. Тэрэнд нуугдаж байж идэг юм байна тий. Тэгээ эргэрүүгээ шахацсан байх ааж зогссон юм биш үү? Янзын гоё юм байна. Амар сэтгэл хөдлөлт юм бэ. Загас барих биш тавих чи бас гоё юм байна. Энд дээр гүнжрээ нугтаад тах. За одоо явж эхэлж шүү дээ. Ингээд нэг урсгалаа авчихсан бол надад бол чинь ингээд унахгүй. Тийм байна тий. Тэгэл одоо тэндээ очроо олно өстө доошоо дэшээ явах нь дараа нь. За. Буцаа үрээс. Яах гэдэг вэ? Энд бууз гэж нэр өгье. Дараа жил баригдвал эндээ соригтой тий. Энэ зэвгийг бууз гэж нэрлэе. Энэ чи 90 байсан шүү дээ. Тэгэхээр яг бууз гэж нэрлэрээ. За одоо ер нь явж байна да. За ийм л гоё юм болдог байх нь шүү дээ. За үүгээр загасчны замнал
жаргаланд идэр тул дээрээс тусгай дугаараа хүргэлээ. За тэгээ ямар ч 2 өдрийг маш гоё завгүй ажилтай маш их хөдөлмөрч өнгөрөөлөө. Уржигдэр ирээд өчигдөр бүтэн өдөржин яг үржлийн их сүрэг барих процессыг дагаж явж битсэн. Тэгээд өнөөдөр болохоор бас нөө голын өнгө мөнгө харж агаад бас ганц нэг шидэж их сүрэг одоо хаагур байралтайг чеклэнгээ уурах шидлээ. Ирээд хэдүүлээ бөөндөө төрс шах процессыг харлаа. Яаж загсан унтуулдیں۔ Яаж авдیں۔ Тэгээд яаж буцааж сэргээж тавьдیں гэх мэтлэн үйл ажиллагааны дүрсүүдийг хэдүүлээс харлаа. Хэлэхэд бол үүнээс хойших дүрсийг загсны үржлийн үед үүнээс хойш юу болдог вэ гэдгийг үзхийг хүсвэл өнгөрсөн жилийн жаргаланд идэр тулын спешиал дугаарыг яг араас нь залгаад үзэх юм бол ерөөхдөө ойлгоно гэсэн үг. Тэгээ ингээд ер нь бол 2 жил дараалан жаргаланд идэр тул дээр ирж үржлийн процесс болон үржлийн төгсгөл үед их мэд төрсүүдийг хэдүүлээ хийснээр загас үржүүлэг гэдэг маань ямар байдгийг эхнээсээ дуустал ямар үе шат дамжлага туулж явдгийг гэдгийг маш сайн харлаа. Тэгээд ер нь бол миний хувьд бол улам л нөгөө нэг загсыг хайрлах, барилаа тавилаад байх, энэрнгүү загасчлах, catch and release хийх, тэгээ байгальд дурлах гэх мэт үзүүлэлтүүд маань илүү гоё юм гэж өслөө. Янзын явлаа. Тэгээд тийшээ өнөөдөр яваад нэг зэвэг, нэг хадран барьлаа. Нимпер. Нэг юм цайрлтын нэг жоох нэг юм сэтгэл гонсгор байдлаа үгүй хийлээ. Маш их ад жаргалтай вайн. За тэгээд тийм гоё явлаа. Тэгээд хамтдаа байсан та бүгдэд маш их баярлалаа. Спешиал дугаар өндөрлж байна. Хамтран ажиллагч Токи супер ап маань ер нь бол их амар байдаг. Би бол жишээ нь супермаркетуудаас хүнсээ цуглуулахдаа Токи Pay литрийг ашигладаг. Замдаа бензин хийхдээ дандаа Токи wallet юм уу? За ингээд жоохон санхүү багахан байвал Токи кредитээр зээлээд бензинийг явуулдаг. Тэгээд ер нь Токи супер ап бол маш айтайгаа ап шүү. Та бүхэн хэрэгэлдэг визээ гэж бодож байна. За тэгээд зогсоолын төлбөр төлөхөд ч гэсэн амар байдаг шүү дээ. За тэгээд Токи супер ап байлаа. Zubrovka Bison Grass. За тэгэхээр энэ удаагийн дугаар дээр Zubrovka маань өвстэй төрөл нь болох Bison Grass-аараа оролцож байгаа. Тэгээд жаргаланд идэр тулынхаа найз дүүнэрийг коктейлээр дайлсан. Ямар учиртай коктейл хийсэн бэ гэхээр бартендеруудын дунд коктейлний тэмцээн зарласан байна лээ. Та бүхэн ямар коктейл хийж бартендерууд маань өрсөлдөж байгааг бас үзхийг хүсвэл Zubrovka Instagram руу ороод сонирхоорой гэж хэлье. Zubrovka Bison Grass-та баярлаа. Big Nuts Summer. За Big Nuts Summer маань болохоор аваад хож урамшуулт аян зарласан байна. За хугацаа нь бол 2026 оны 4 сарын 1-ээс 6 сарын 1-ний хүртэл энэхүү урамшуулт аян маань зарлагдж байгаа юм байна. Яадаг вэ гэхээр дурын сүлжээ дэлгүүрүүдээс Big Nuts самрыг аваад баримтаа хадгалаад Big Nuts самрын маань пэйж рүү ороод баримтаа бүртгүүлээд сулаанд оролцсон гэсэн. Миний лав сонирхож байгаа нь юу вэ? PlayStation 5 Төкөө 26. Баярлалаа Big Nuts. Easy Meat брэнд зүүн аймгаас торт идэх Сүхбаатараас маха бэлтгэж англин савлах үйлдвэр. За би бол 10 кг-тай хоньны багц гэдгийг авсан. Та бүхэн Easy Meat-ийг сонирхоод үзээрэй. Ер нь бол надад бол их таалагдсан. За тэгээд Easy Meat байлаа. Баярлалаа. Smart Glass ухаалаг шил. Энэхүү ухаалаг шил маань хэдүүлээ баах хэрэгэлсэн гоё бичлүүд байгаа ах гэж бодож байна. Шууд ингээд 2 дараад бичлэг хийн, 1 дараад зураг аавн. Тэгээд утсан дээр аппликейшнээ суулгаж байгаа шууд орчуулах хийн, AI байсан гэх мэтлэн маш олон үйлдэлтэй юм ухаалаг шил байгаа. Би бол харааныгаа олгож хувиргаад зүүсэн. Маш гоё байлаа, таалагдсан. All Trend Mongolia page руу ороод та бүхэн сонирхоод илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваад үзээрэй гэж хэлмээр байна. Одоо загасны үйлрэл эхэлж байгаатай холбоотой All Trend Mongolia page маань дараагийн загвар болох Polarized ухаалаг шилийг оруулж ирж байгаа байлаа шүү. Пэйжээр нь сонирхох болон 8888 0157 утсаар захиалга өгөөд хүргүүлээд авч болно. All Trend Mongolia Smart Glass. За мэдээж special thanks байгаа. Special thanks маань юу вэ гэхэлэр манай FG-гийн уртлын гоё гүпэр тавиад доод элевчүүдийг ном ясаар нь тавиад япотаг хийгээд гэрэл өгөөд ийм гоё төмөр хийцлийн гүпэр хийж өгсөн. D-Max оффроуд тоноглолын залуучуудаа маш их баярлалаа гэж хэлье. Үнэхээр супер маш гоё нэгт нимба хийдэг хамт олон байлаа. Тэгээд ер нь бол бүх төрлийн төмөр хийцэл, машины одоо төмөр хийцлүүдийг бүгдийг хийдэг. Тэгээд та бүхэн угаасаа D-Max оффроуд тоноглол гэсэн пэйжээр ороод үзэх юм бол юу хийсэн зургуудаа бүгдийг оруулдаг юм байлээ бичлэг мэтлэгүүдтэй те. Уртын аялалд буузан янзын сайхан эвдэрхээргүй мундаг сайхан тоногтой болсон доо. Маш их баяртай байгаа шүү. За тэгээд D-Max-ийн хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За мэдээж жаргаланд идэр тулын хамт олондоо бас special thanks буюу маш их баярлалаа гэж хэлмээр байна. 2 дахь жилдээ ирж сайхан загас үржүүлж байгаа буйд үлсийг нь
бичлэг хийж авч үлдэж байгаадаа би хувьд их баяртай байгаа. Манай эд маань ч гэсэн сайхан утаж авдаг. Бидэнд загсыг үржүүлэх ямар ашиг тустай загс гэдэг ер нь юу талаар маш их мэдээллүүдийг өгж байгаа. Ийм буянтай залуустай ийм гоё үйл ажиллагаа явуулж байгаа залуучуудаа бас маш их баярлалаа гэж хэлье. Тулгаан найздаа маш их баярлалаа. Дүүнэртээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд цаашдынх нь загсчлын спорт нь өндөр амжилт хүсье. Тэгээд үржүүлсэн загс нь түн болж сая болж өгч болтгоо гэж хэлмээр байна. Тэгээд загсаа хайрлцгаая. Гэт үгээр спешиал эпизод өндөрлж байна. За тэгээд мэдээж үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тун удахгүй буюу сар гарны дараа зуны сайхан дэлгэр цагаар уулзцгаая гэж хэлээд жаргаая. Баярлалаа буужээлаа.